биш байна аа. Би зөв дургүй явстаа гэж. Хин бэжлэх үү? Powered by Airplane. Айлы хөгжи. Заавар сонзолсон ингээ баскетбол карташн season 2-ын бас нэгэн start bench card гэхлээр бэлэн болоод байна. Тэгээ Powered by Airplane айлын хөгжөөрөөр тавьдаг байгаа. Мөндөс нь бидэнтэй хамтран ажилладаг Singur brand-ийн Ultra brand. Тэгээд BTF-ийн Adidas, үнэсээ дэдэг Alpine app Toki. За тэгээ Monlive спорт хувцас сүлрэл бид бүхэн хамтран ажилладаг үлээ. За өнөөдөр манай special guest-ээр үнэсээ дэдлийн бүрэн скор Mongolia Sport тамирчин Цэлмэг гисэн байна да. За уусаа. За баярлалаа. За манай төлөвс контент дэвлэг хүлээж авсан баярлалаа. Тэгээд ямартач өнөөдөр бол яг миний бушаамтай бүр яг зүгээр сагсал ярих гэж бодож байна. Гоё токсик саксуу те явж хамаагүй зүгээр л гоё сакс ярих гэж бодож өөр нэг юм биш. Тэгээд улирал дуусчлаа те маш хаалтай дуусчлаа. Тэгээд яг энэ талаас ер нь жоохон яриагаа эхлэе гэж бодож байна. Юу өөрөө юу хийв сэтгэл санаа манаас ер нь те. Тийм улирал яг өнөөдөр ч хэдд өдөрлөө 4 дахь уу 5 дахь юм байна. Тэгэхээр нэг 7 гаруул хонох чинь ер нь бол тийм энэ улирлаас тийм 2 багийг амжилттай унгаасан бас амжилттай байна гэжнээс хэргийн эзэн хингэргийн дохиор сожинда гэжтэй. Тэгээд энэ улирал ер нь бас чиний хувьд ялангуяа бас нэлээд юм шилжилт хөдөлгөөнтэй ч юм уу бас тиймэрхүү улирал болж өнгөрлөө шүү дээ. Тэгээд би бас өнөөдөр бас мэдээж start bench cut байгаа. Тэгээд би болохоор эхний start bench cut эхэлчихье гэж бодож байна шууд. Шууд уу. Тэгээд энэ болохоор бүр бас мэдэх багтаа уусаа нэг нь гараан цэлгэн, тэгээд нэг нь хасна. За окей. За эхлэхөө. За тэгээ. Зээ. Өнөөдөр манай хамгийн анхны start bench cut болохоор за Бишрэл Метал багийн тамирчин Мөнхч өдөр Эс Джеймс багийн тамирчин Тулуй. За тэгээд Mongolia багийн ахлагч Наранбаатар. За ийм нэг 3 хүн байна. Тийм гэхдээ яг Тулуугийн байрлал жоохон зөрчсөн ба шүү дээ. Тийм яг байрлал хамаахгүйгээр бодоорой. За ер нь яг багт хэрэгтэй. Одоо за ер нь чиний ихтэй фильтр юу ч хийж болно шүү. Тийм. Жос гурвалын тоглоод үзчихлээ. Чөдрөг гарант хийжтэй юм уу? Тийм ер нь 4 номер дээр бас үзэлтэй шүү. Тийм Дажко. Тийм Тулуу бол энэ жил бенчнээс тоглосон, айгуу сайн тоглосон болохоор Тулууг яг бенч руу оруулаад тэгээд тийм багийнхаа капиг катлж да. Sorry. Тийм кап бол ирэх хүн тийм дараа нь ойлгохонтой ер нь ойлгоно. Тэгээ энэ дөр нэг би хандир нэг асуудал асууж байна юм л да. Ингээд Тулуу яг үнэхээр талбай дээр тийм токс гэдэг нэг чи яг яагаад ер нь юунаас ямар яг үйлдэлээс нь за шээ үнэхээр токсик юм байна гэж бодож гисэн. Бас үгүй нэг амар бол токсик биш гэх юм уу? Тийм зүгээр нөгөө нэг зарим одоо юу гэх нэг юм чухал үеүүдэд гаргадаг биеийн хилэмжүүд нэг юм багийнхандаа жоохон нэг юм юу гэх юм уу нэг юм багийнхандаа дурамчхан байгаа ч юм уу те хийсвэлт нь жоохон гутарж байгаа ч юм уу нэг тиймэрхүү байдлаар илэрдэг гэх юм уу. Гэтэ тэрнээс ч нэг ямар юм муха үг хаяал яагаад гэдэг бол биш. Мэдээж угаасаа тэгэл яг сэтгэл хөдлөлөө бүгд л илэрхийлдэг шүү дээ. Тэгэхдээ биеийн хилэмж нь арай нэг тийм жоохон хүчтэйгээр илэрдэг гэх юм уу. Тийм болохоор яг хөө зүгээр нэг юм фан ирдэг ч юм уу. Тийм дотн болохоор үдэж нэг юм токсик маягийн нэр өгсөн юм байна шүү дээ. Тоёртой нэг талбайн гадна ч юм уу талбайн дотор зүгээр үйл ойлголцож ч юм уу тийм маргаан ч юм уу. Нэг актер юм бол байхгүй. Тийм би яг хөө зүгээр талбайн гадна амар ингэ троллтод өгдөг гэх юм уу. Ингээл өдөөл ингээл нэг юм шоолох маягтай тийм тэр талаараас нэг жоохон өөрийгөө бас нэг токсик гэсэн баг. Гэсэн ер нь бол тийм. Тэрнээс нэг юм одоо угсаа нэг тийм яг уу анхны жил мэл бол амар яадаг гэсэн. Гэл нэг юм анх яг эйпс нийлж ороод тэгэхэд бол нэг жоохон үл ойлголцол ч юм уу тиймэрхүү юмнууд бол байдаг. Тэгэл угсаа бид нар одоо яц юм чаа бас биеийн турцсан. Тийм ингээд мэрэгжлийн тамирчин хүмүүс юм чи ингээд дайлуулах ингээд яахгүй байхыг яадаг гэх юм уу. Ийм угсаа багийн спорт гэдэг чинь нэг модалцаад тийм модалцаад байхгүйсэн дээр хаа. Тэгэд би бас нэг анхны үйлдэл дээр би бас өнөөдөр яг блогийн акт яг сагсныхаа нэг зүгээр бас юу ярих гэж бодсон. Өмнө нь ер нь анхын дээлийг яаж явж гисэн те. Тэгээд яг сургууль MCB ямар байсан гэдэг. Би болохоор яг MCB нэг броч худалдаагаас тоглож үзсэн шүү дээ. Тийм. Тэр үеийн миний бодлоор зүгээр тэр үеийн MCB өрсөлдөөн бол надад амар санагддаг байхгүй. Тухайд яг MCB тогложсэн зэрэг тамирч одоо ихэн тэгэл Монгол Улсын жишээ баг мах заримдаг байна. Тэгэл тэр үеийн MCB-ийн талаар тэгээд та хэд ч яг аль хүртэл бас явж ийлээ. Тэрийг бас нэг хайлтныг яриад. Тийм миний оюутны юу бол бас нэг дурсамжтай байгаагүй надад. Яа тэгвэл нэг л жил яг бүтэн тоглосон гэх юм уу.
Яг эхний жилдээ тоглосон байд. Эхний жилдээ бүтэн тоглоод тэр үед яг цэврээ багш байсан. Гэхдээ бидэртээ ерөөсөө байгаагүй. Жохон биеийн нүвтцэн ч байлаа. Тэгээд ер нь бол яг бидэрт яг коуч байгаагүй гэх юм эхний жил. Коуч үү. Тийм тэгээд нэг юм салан задгаа улирлал явж дууссан. Бид нар чинь ямар ч тач эхний шатад авсан юм аа. Эхний шатад авсан Улаанбаатарыг хоцсон санагдаж байна. Тэгээд 2 дугаар шатн дээр Итүүгэнтэй таарсан. Итүүгэн дээр болохоор мөнхийн одтой байлаа. ер нь тийм дүлгөн их уул гэдэг. Тийм тэр 2 залуу байсан. Гэхдээ би 20 дугаар шатнд тоглоогүй. Яа тэгсэн чинь би шүтэндээ аппарат хийлгээд нэг юм миний шүд рүү нэг амар их төмөр хийцэн. Тэгээ би тэрнээс айгаад ерөөсө тоглоогүй. Тэгээд угаасаа хожигдох байх гэж бодоод тэгээд эхний жилийн улирал ингээд туссан. Тэгээд 2 дахь жил дээр болохоор их юм дайрагч орж ирж исэн. Одоо Торог яав. Тийм тэгээд тэгэхэд яг ер нь л яг бид нар яг амар юм хүчтэй ростертэйсэн гэх юм уу? Биш л өдөр байлгүй. Тийм ер нь бол нэлээд бас тухайн үедээ бас нэлээд бас үзэлцгээр ростертэйсэн. Тийм тэгээд бид нар ч бас нэлээд бас дайжгүй үйлчлэлийг эхлүүлээд тэгээд яг яаж гэсэн юм аа үүлэн би юу сноуборд сонирхоод амар донтоод тэг бүр ингээм амар тэр нь ингээд илүү ингээд цагснаас илүү тэр нь амар туртаалцсан. Тэгээд яг явж агаад би игмээ оголцсон гэх юм уу асалгаад тэгээ миний игэн бүр ингэж ийм байгаа штэ бүр ингэж зурж хуураад тэгээд хаглаанд орж хадуулахаас өөр аргагүй болоод тэгээд би яг тэр үйлрэл яг яажсэн гэх юм уу тэгээд бүр ингэ болж исэн. Тэгээд тэр үеийн яг багийн амжилт болохоор Отгон тэнгэртэй яг семи файналд таарж исэн. Тэгээд 2-1 харьцаатай хожигдчихсэн юм бол тэгээд Отгон тэнгэр мөс хоёр ч юунд гарч исэн штэ. Аврагын талаа гараад мөс авраг болоод тэгэхэд бас цогоо өдөр байж исэн Отгон тэнгэрт. Тэгээд яг тэр үед бас боддیں۔ Ер нь арай хариуцлагатай байгаад гэд яг сагсандаа илүү анхаарал тавьсан бол бас файнал дах боломжтой байсан гэж боддог гэх юм ер нь л. Тийм шүү дээ. Тийм тэгээд ер нь тэр үйлрэл дуусаад тэгээд яг 3 дугаар курс яг дөнгөж эхлээд яаж исэн дөнгөж оюутны лиг эхэлж исэн. Тэгээд ковид гараад тэгээд 2 жил ер нь бол ямар ч оюутны лиг байхгүй. Сагс. Оюутны лигийн юу байхгүй, сагсны дурсамж авахгүй. Тэгэхээр яг бүтэн 1 жил тоглосон ер нь л. Тийм би нүний DC-гийн нэг хайлайт ч яваад байдаг ш. Тэр тэгвэл яг тэр юу юм байна л да тий. Тийм DC чинь яг бид хэд чинь яг оюутны найзууд гэх юм уу. Цаа чин тэр үед яг тухайн үед утасны камераар ч илүү. Эсвэл үгүй арай ч утасны биш. Арай л нэг юм ямар ч нэг юм камераар ингээл хөрхөрхө хайлайт хийгээл байж байгаа гэсэн. Тэгэл одоо бүр ингээд бүр FIBA Inter дээр ажиллаж байна тийм. Тийм DC бас айгуу гой бид хэдийн яг оюутны юмнуудыг дурсамжийн тоглолтуудын юмнуудыг амар гой хийж өгдөг гэсэн юм байна. Үлдээсэнтэй яг түүхэн төчүүд ингээ 10 жилийн дараа үзсэн чинь үлдэх юмчуудад тэр л байгаа шүү. Тийм шүү. Тухайн үед чинь бас ингээл сонин садан санагдаж байгаа юм. Тэгэл ингээл тэр бичлэгүүдийг айгуу хүмүүс үзсэн. Тэгэл яг тэгэл яг юм сошиал медиа болон иймэрхүү контентууд яг ингэж тамирчдыг ингэж яах юм байна гэхэд илүү одоо яг хөгжсөн бахаа юм байна. За тэгээд бидэнтэй бро Singur brand-ийн ультра хамтран ажиллаж байгаа. Тэгээд зоожирс. Одоо өөр ихтэй. Одоо хойдоо. Дэбио сандема. Чиний анхны үйлдэл чинь 21-с 22 оны үйлдэл гэдэг баха. Орднэр болдог. ICFS-гээ ордог тий. Тэг яг нэгдсэн л дэдлийг яг үгүй тэгэхэд ч оюутан багт бол холбоо юм хоёр талд явдаг гэсэн. Нэг нь тийм байсан шүү дээ. Тэгээ нэг нь ордон дээр нөгөөх нь нөгөө нэг Тэмүүжин гэдэг спорт зааланд явдаг гэсэн. Тэгээд яг биднээс айгу хацтай гэх юм уу. Дөнгөж яг оюутан дуусаад яг лигт орж явахад яг нэгдсэн дэдлийг болж исэн гэх юм уу. Илүү чанартай болж эхэлчихсэн яг тэр байсан. Яг өрсөлдөөн эхэлчихсэн юм шүү дээ. Тэгээд би яг сандаг байхгүй. Чи Архангагийн эсрэг дебютэнд 30 он авчлаа да яалаа. 1:30 он аваад дараагийн тоглолтод 21 он авснаа. Тэгэхэд нэг тоглолтод плей-оффтыг юм 28 он мөн аваад ямартай ч эхний жилдээ бол ер нь нэлээд би бол бийг харчаад нэлээд скор талдаа нэг илүү дутуу юм хийдгүү нэг юм яг нэг бол catch shoot тэгэл эсвэл яг дундаа шидэм мэн гэж харж ирсэн. Нэг тухайн яг руки үйлдэлийг зүгээр ер нь хальт дурсаад ер нь ярил. Тийм миний ер нь бол хамгийн амжилттай ч явахтай. Тийм ер нь тэгтийн бас тийм ер нь руки нартай айгуу тийм боломж олдоход ер нь л хэцүү шүү дээ. Тийм шүү дээ. Тийм яхад би яг лигт эхлэхэд би яг яаж исэн хоёр багтай тухайд танам гард байсан. Би танам гард дээр яг бэлтгэл хийж исэн яг хаварч илүү яг намраас лиг эхлэнгээд тэгж жаад ер нь
ер нь айгүй тийм зузаан ростертэй юм байна. Тэгэхээр надад ер нь бол боломж байхгүй юм байна гэж бодоод бас яг юу тороптой айгүй найзлагдсан. Тэгээд хангаад дээр бэлтгэл хийх үгээд тэгээд яг хангаад дээр бас яг лиг яг 12 сарын эхэлсэн шүү дээ тухайд. Тэгэхэд 10 сард яг хангаад дээр хийцэн явж ирсэн. Бэлтгэл хийгээ явж ирсэн. Тэгэл ер нь бас ингээл ростерыг харахад айгүй зузаан байсан. Тэгэл ер нь за бас хэцүү байна да гэж бодоод яг би тэгээд яг тухайн үед яг хангаад гэсэн коучээс асуужсан байхгүй. Тэг ер нь ингээд надад ер нь хэр боломж байгаа вэ? Би ингээд надад яг ингээд цалин мөнгнөөс илүү надад яг боломж болцоо минут хэрэгтэй байна гэд амар яг хэлж ийсэн. Тэгсэн чинь тэр хүн бас надад айгүй тийм шудраг хандчихсан гэх юм уу. Тэг ер нь бол хэцүү шттэ тий. Тэг ихний жил ер нь рукинууд ер нь л хэцүү. Тийм болохоор тийм тэгээд яг шударгаар хэлэхэд ер нь хэцүү гэдэг чийсэн. Тэгээд яг бас тэгээд дараагийн юугаа хайжсэн л та. Ямар баг. Тийм ямар баг вэ? Ямар баг ер нь би арай илүү ашиглагдах ч юм уу те. Арай боломжтой багийг хайжсэн. Тэгэхэд яг төгсөө гэдэг нэг ах байт эрдэм төгсгээд шидэгч юу тийм шүү дээ. Тэгээ өвч яах вэ гэсэн. Тэгээд тэр ах бит хоёр нас нэлээ дажгүй харилцаатай. Тэгээд ийм хангар тэгээд баг байгаа. Ишээ хүрээ дээрээ Сидах дээр хүрээ дээр бид бэлтгэл хийж байгаа гэдэг. Тэгээд би Сидах дээр яг анхны удирдал дээр очиж ирсэн. Тэгээд яг очсны дараа би яг ер нь бол гээд шинэ баг болж байгаа юм байна. Шинэ спонсорт болж байгаа юм байна. Тэр нь ингээд мөнгө чаах юм байна. ICAPS болж байгаа юм байна гэдгийг мэдчихсэн юм байна. Тэгээд яг тохон яг тэр үед тэр багт орсон дээр нь л амар зөв сонголт байсан гэж боддог юм байна. Ердөө 4.3% градустай Сингур брендийн хамгийн зөөлөн шар ариг болох Сингур Ультра бид бүхэндээ хамтран ажиллаж байна. 4.3% градустай Сингур брендийн хамгийн зөөлөн шар аригийг та бүхэн амтлаад үзээрэй. Зөөлөн хөнгөн шар аригийн дуртай хэн болох нь бол таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ультра кул, ультра смууд Сингур Ультра брэнд бид бүхэнтэй хамтран ажиллаж байна. За ингээ баскетбол Кардашиан цоо шинхэн дугаар ихэхэд бэлэн болоод байна. Мэдээж бидэндээ хамтран ажилладаг. Син 4.3-тай. Хамгийн зөөлөн. Яаж бишгүй хэлээ. Саахан хүүтэндээ. Чиний өрөөж байгаа юм. Оо, наачтай. Хөөе. Бичлэгээ дуусгах юм зэ. Гамбасуула бэбэш нэргөө бохор мөг тоол нэгт миний гар хэрэгөө зарлаг хэрэг. Чамч хангалттай нэлээ их минут тухайд ч юм бас руки тавьчин ихт чинь тий. Тийм. Ер нь мөнгөний их мэдлж юм. Ер нь харахад бол бас тийм нэлээ. Тийм тэгээд бас би бас боддсон юм аа. Яг тухайн үед бас тэгж амар их дураараа ч юм уу тэгж тоглолтог байсан яг юм Европ систем Монголд орж ирээгүй байх үеийн сакстай холбоотой гэж боддтой. Тийм шүү. Яг гадны хатны коуч маш нэг. Тийм бидэрт ер нь бол тухайн үеийн саксанд ямар ч юу байгаагүй гэх юм уу юм систем тэгээд нэг замбраатай ойлгомжтой байдал байгаагүй гэх юм уу. Тэгэл лид хийдэг хүмүүстэй тэдэр нь ер нь бол хөвчлэн ингээл өдөртаал тэгэл ямар ч тийм байгаагүй. Тийм болохоор бас нэг тийм ингэ жоохон замбраагүй саксан бөмбөгөн дээр амар их онаадаг ч юм уу те. Тиймэрхүү байдлаар харагдсан байж магадгүй гэх юм уу ер нь бол бас тэгж бодоод өгдөө ер нь бол. Яг тийм яг одооны үйлдэл яг энэ жилийн үйлдэл яг тэр үйлдэл ажиллагаа мэдээ зөв саксны яг хөгжлийнхаа өөр л дөө. Гэтэ одоо яг тухайн үед л надад зүгээр амар сайн скор болох юм шиг байна да гэж санагдаж байсан юм тухайд. Тийм ер нь тэгэл багийн ах нар ч гэсэн амар дэмждэг гэсэн зүгээр яа битгий яагаад тэгэл тийм зүгээр л дураараа тоглолт гээл. Тэр нь яг нэг талаараа гоё. Гэтэ нөгөө талаараас яг багийн спорт гэдэгтэй жоохон юм авцалтахгүй гэх юм уу. Тийм тэгэл яг эхний жилдээ бол ингээл амар юм болчихжээ л гэж амар бодож ирсэн юм байна ер нь л яг. Тийм тэгэл яг зарим үедрүүд ингээл яг нэг юм цаанаасаа мэдгэдэг юм аа өнөөдөр яг болох гээд байна гэж. Ер нь би тоглох гээд шүү. Цаанаас бол тийм тэгэл яг тийм өдрүүд дээр айгуу тийм оноо авалт арай өндөртэй ч юм уу. Тиймэрхүү тоглолтууд бол ихний руки жилд бол айгуу болон байсан. Тэгээд ямар ч ч нэг эйпс байжгаад метал руу явдаг шүү дээ. Тийм. Тэр шийдвэр ер нь яг ямархуу хүчин зүйлснүүд нөлөөлөв. Яагаад ер нь тухайн тэр үед нэг тийм шийдвэрийг гаргаж ирсэн. Тэр чинь юу штэ би дараа жил дахиад эйпс байсан тийм. Тэгээд 3 дахь жилээс метал руу явсан гэхээр яг юу гэх юм те. Тэгээ 2 дахь жил дээрээс яг айгу олон сайн тамирчдыг яг авчирч исэн юм уу? Эйпс. Тийм. Тэгээд бас ингээл нэг юм боломж болцоо ч юм уу. Тиймэрхүү юмнуудаас ингээд жоох ингээд яаж эхэлсэн гэх юм уу? Промотж эхэлсэн. Тийм. Тэгээд яг метал руу орох шийдвэрийг бас гаргаагүйсэн юм аа.
Тэгээд ер нь ингээд нөгөө нэг улирал эхлэхийн өмнө ингээд бахан шуумууд сонсогдсон шүү дээ. Тэрийг авч ийм энтэй холбогдож байна тийм. Тэнгүүт ингээд бас ингээд ер нь бас ингээд амар ийм үнэлгээтэй тамирчдыг ер нь авчирч байгаа юм байна гэдгийг сонсоо. Тэгээд металлын яг ийм багаараа тоглох юм уу тийм нэг тиймэрхүү юм амар таалагдчихсан гэх юм уу яг тохоо үед. Тэгээд яг ер нь за нэг жил металлд ороод үзье гээд. Тэгээд металлд ороод тэгээд тэр үлрэлтээ яг файнал хүртэл явсан байх юм аа. Энэ талаар бас ярина. Тэр бол чиний 3 дахь үлрэл байсан шүү дээ. Тэр бол миний 3 дахь үлрэл. За тэгээд ер нь бол ямар ч аль ч улсын ямар ч тамирчин ер нь финал тоглоно гэдэг бол бас нэг тийм олдох одоо яг тийм хувь завал биш шүү дээ. Тэгээд финал тоглох ер нь филинг за тухайн юм тэр атмосфер ч юм уу. Одоо ингээ яригууд магадгүй чам шууд л ингээл орж ирчлээ байгаа та тухайн юм ямар байд. Финал тоглох мэдрэмж ямар байд. Мөн дээрээс нь яг зүгээр үлрэлийн тоглолтод нэг хожих техник магадгүй өөр байх тий. За та финалд гарч ирээд бас хожигдох бас нэг өөр төрлийн бас нэг филинг байх л та. Ямар ч ч зүгээр яг үннийг хэлэхэд яг надад яг Apes-ийн тоглолтууд яг финалаас илүү амар мэдрэмж өгч ирсэн гэх юм уу. Тэр л яг финал шиг санагдчихсэн юм байна. Яа тэгвэл яг миний хуучин баг байсан. Тэгээд яг юм 7 тоглолт гарсан. Тэгээд яг сонь зөө тэр цувралт тэр жил тэр цувралт Apes-ийг хооччоод тэгээд бүр ямар ч үг болцсон. Нэг юм passion авах болцсон. Ханах мэд. Тийм. Тэгээд надад финал энтер нэг яагаагүй. Гэт тэрэн дээр ямар ч юм өөрийгөө дайшлах ч юм уу те нэг тийм сонин нэг юм хандсан мэдрэмж аваад тэгээд бид нар ялч угаасаа 4-1-ээр хожигдсан гэх юм уу. Тийм надад яг финалийн уур амьсгалаас илүү тэр өмнөх семифиналийн уур амьсгал бүр яг юм финалаас илүү санагдчихсэн юм байна л. Тийм тэр бас нэг юм тэгтээ тэрэнд одоо амар харамсдаг гэх юм уу. Ер нь бол ингээл одоо ингээл багуудыг харангууд финал төрөх бүр юм бол финал төрөх гэж бүр амар ингээл бүх юмаа зориулж тийм те зарим нь тэгэл бүр ингээл зарим багууд тийм одоо Apes чинь ингээл 3 жил ингээл ял штэ бараг л амар орох жил унаад ундаг. Тэнгүүт тэгэл би ингээд тэнд очсон байж ингэж өөрийгөө хичээгээгүй дайчлаагүй ч юм уу те нэг юм хандсан мэдрэмж одоо бодохоор бол амар юм харамсаж байгаа гэх юм уу. Яг тэр үед л яг яачдаг байж дээ те нэг тийм нэг юм зурлал чинь нэг 2-7 хоног л байдаг штэ ер нь бол. Тийм нэг 2-7 хоног л яг бүх юмаа зориулчих байж дээ гэл. Тийм яг тухайн үед бол нэг үнцгийг нэг нь ойлгоогүй байсан юм шиг байна. Одоо л яг ер нь бол бас амар юу ээжтэй л гэж бодож байна. Маш үнцэнтэй байж дээ. Ер нь бол яг тухайн үеийн яг богинохон цаг хугацаа айгүй үнцэнтэй ээжтэй л гэж ер нь бол айгүй бодож байгаа гэх юм уу. За тэгээд тухайн цуврал дуусаад буцаад Apes руу орсон гэж байна. Apes руу орсон. Тийм яг тэр үлрэл 3 дахь жилээс нь тэгээд би яг 1 жил ингэр хийсэн байсан. Би угаасаа металлтай 3 жилийн бол хийсэн юм тийм. Тэгээд яг металлтай би тэг металл багтаа үлдээ гэж бод ер нь л яг бодож исэн. Ер нь л ингээд файнал хүртэл явчлаа тий. Тэгээд нэг яасан юм аа нэг жоохон үйл ажиллагаа болсон юм аа. Яг тухайн үед чи яг дөнгөж BCL энэ төр дөнгөж Монгол багуудыг оруулж байгаа гэж хэлсэн шүү дээ. Тэрийг ерөөсөө тооцоолохгүйсэн. Тэгээд ер нь бол финалийн үеэр би ер нь аль хэдийн яатсан байсан гэх юм уу сэтгэл санаа харьцсан байсан гэх юм уу. Ментал угаасаа байхгүй. Тийм тэгээд угаасаа тэгчгээрээ би ер нь ингээд надаас юуш гартгүй гэх юм уу. Тэгээд бодо BCL тоглоом моглоно гэхээр би BCL тийм миний төлөвлөгөөнд байгаагүй ч юм уу те нэг жоохон нэг юм залууч шашин тийм одоо нэг одоогийнхоос л арай залуу байсан нэг юм арай өөр юмд хүсэдсэн гэх юм уу нэг юм зугаацсан гэл ч юм уу те тим юмыг амар хүсэдсэн гэх юм уу. Гэтэ ингээл бас ингээл бодонгууд амар их боломж алдсан л байгаа байхгүй юу. Тэгэл BCL тоглолцсон бол ингээл одоо ингээл UK Азийн багуудад нэг амар харуултгүй маа гэхэд ядчил нэг юм BCL тоглоо үзсэн те гадны клубүүдэд тоглоо үзсэн гэдэг нэг юм туршлагатай ч юм уу тийм дурсамжтай үлдэх байсан баг. Тийм тухайн үед бол яг нэг юм арай өөр юмд л сэтгэл санаа явцсан байсан гэх юм уу. Тийм тэгээд яаж исэн гэх юм уу. Тэгээд нэг BCL-ийн талаарх нэг юу осолж маргалдаад тийм тэрнээс олж маргалдаад ер нь за ер нь Apes руу буцаад орох боломж байгаа юм байна гэдэг. Тэгээд буцаад яг Apes руу орж исэн гэх юм уу. Зөв. Я би бол бүр 100% санал нэг байна л да. Яг BCL-д болоод яг хожигдчихвол хожигдохгүй ч бодлоо. Гэтэ магадгүй зүгээр одоо чиний сэн өмгийн одоо карьер эцнээс дууссан шүү дээ. Тэр үед эргээд харахад легэсийн тус нэлээд том зүгээр юу байж болох байсан бах та ер нь бас нэг. Тийм ер нь бол тийм одоо ингээд бодоод үзэнгүүт айгүй их олон том боломжуудыг алдчихсан байхгүй юу. Тийм. Гэтэ бүр зөндөл дахиад юу байна дөө. Яг хөө тийм одоо тийм яг хөө зүгээр нэг юм тийм над чиг битгий байгаарэ гэжнээс.
Тийм би ингээд яг нэг хурдан хачдаг заримдаа ингээд хурдан өмсдөг гэх юм уу. Тэр жоох миний сул тал гэх юм уу. Тэгээ яг би яг санд энэ эвс зороход яалтчгүй нэг би яг тэр ростыг харж одоо нэг байрал дээр бараг 4-5 тамирчин байгаа юм шүү гэж би харчаад эвстэй бас ямар сонирхолтой ростер бүрдүүлээд байна гэд. Одоо шилбэл яг брог ороход чи тэгэхээр яг тэр тоглолцоод угс 91-д мэдчихсэн үү эсвэл яг мэдгүй байсан уу? Одоо нэг байрал дээр ч юм уу тийм ер нь бол мэдчихсэн. Гэхдээ надад би надад ер нь өөр багт очих боломж байгаагүй ч юм уу. Би өөрөө ч нэг хаагаагүй гэх юм уу. Ус нэг оролдож үзээгүй юм биш. Тийм оролдож үзээгүй. Тэгээд буцаад яг халуун дулаанаар хүлээж авсан Apes баг байсан. Тийм болохоор ямар ч яагаагүй. Тэгээд яг яасан гэх юм уу. Би яг Apes ороод тэр нөгөө нэг нэвтрүүлэгт явах арай юу гэх юм уу. Apes баг яг арай нөгөө нэг тийм нэг тамирчнаа явуулахад одоо ямар ч асуудалгүй ч нээлттэй тийм арай боломжтой баг Apes-сэн. Тэгээд би яг тийшээ явах боломж гарч ирээд тийм боломж авах тийм ер нь тийм тийшээ явах болоод тэгээд яг за ер нь Apes-д орол илүү явах магадaltaй байна гэдгийг бодоод яг Apes-д яг дөрөвдөх үйлрэлд орж исэн гэх юм уу. Тийм тэгээд ер нь өнгөрсөн үйлрэл бол миний тийм дөрөвдөх үйлрэл бол баг л тийм. Гэтэ би ер нь хэсэг rotation бас байсан. Тийм тэгээд яг нэвтрүүлэг интерт яваад угаасаа бараг сар байхгүй болчих юм чаа. Тийм багийн бэлтгэлээс хасагдаж байгаа. Тийм тэгэл ер нь rotation-оос гарсан гэх юм уу. Тийм тэгээд нэг хэсэг орж ирэх гэж үзсэн. Тэгээд хэсэг орж ирсэн. Тэгээд яг плей-оффын үеэр бол тэгээд нуруу мурууны асуудал яг гарч ирээд. Тэгээд яг үлрэл эхлэхээс өмнө яасан байсан гэх юм уу. Нөгөө нэг нуруунд суулт өгөөд хөл рүү өвдөдсөн гэх юм уу. Тэгээд би нэг нуруундаа нэг тариа хэлгийж нэг хэсэг барьж исэн. Тийм 3-аас 6 сарын хугацаатай гэдэг. Тэгээд яг нэвтрүүлэг интерт яваад буцаж ирээд Америк ачаал аваад тэгээд ялчгүй хугацаанд дуусаад тийм тэгээд сэтэрсэн юм шүү дээ. Тийм тэгээд л ер нь яг угаасаа өсөөсөө ротейшнээс гараад эхэлсэн. Тэгээд л яг өнгөрсөн үйлрэл бол ямар нэг юу байхгүй нэг тод үлдэх ч юм уу те. Тийм. Би яг тэрийг сандж чи хідээр суудаг байсан гэдэг хэлээд тэрийг сонсчод бүр хідээр суулт хийдэг байсан гэдэг. Тийм би яг 140 мөчөөр сууж исэн яг яг хэсэг донтцсон байсан яг хүлэнд гэх юм уу. Тэгэхээр яа тэгэхээр нэг юм самбар амир сайн авдсан гэх юм уу. Тийм тэнгуут яг гадаад коучнер болохоор юм самбарт зүтгэлтэй ч юм уу итгэвтэй хүмүүстэй амир юу байсан. Арай илүү ашиглах туртай байсан ч юм уу тийм шүү дээ. Тийм тэнгуут яг амир юу болоодсан. Одоо ингээд хөлний дасгал хийнгүүт амир их юм эрэгтэй хүнээс юу ялгарт юм бэ л да. Тестостерон нэр даавал тэр нь амир их ихсэдсэн гэх юм уу. Тэнгүүт одоо нэг юу гэх юм өөрийгөө үнэлэх үнэлэмж ч юм уу те. Тэр болгон амир нэмэгдэжсэн гэх юм. Тэгээд эрэнгүүт одоо юу гэх юм миний ер нь л ингээл амир юм өөртөө ихтэй ч юм уу те. Нэг амир юм эрг гормон юм илүү давмгаа болоодсан. Тэрэндээ яг тэр мэдрэмжтэй амир донтоод хэсэг бас жоохон нуруугаа хайрлахгүй амир их суулт хийсэн гэх юм уу. Гэл нэмэл хийсэн. Би 60-аас эхэлчихсэн байхгүй. Тэгэл яг багийн бэлтгэлийн жим энтер орж ангууд би юу ганцаараа л хөл хийсэн байж идэг. Тэгээ одоо ч гэсэн хөл хийдэг л дээ байгаль хөл хийж идэг. Тэнгүүт одоо яг хөө жингээ арай багсацсан. Тэгээд өнгөрсөн 100 бас нурууны хаалханд ороод за. Тэгээд юу нуруу одоо ер нь л айтайхан болсон гэх юм уу. Тэгээд тийм Apes багийн юу багийн захирал баг яах болоо мөгч яах тийм ер нь л яг намайг явуулсан ч гэсэн миний нуруу гэдгийг ч гэсэн амар баярлж авдаг ер нь л. За тийм манай дараагийн старт бенч кат байна. Зя дараагийн старт бенч бодлохоор ерөөхдөө 3 бас хамгаалалтын зөвсөн хастл плеерүүд байна л да. Виталин Инктер за тийм одоо Brothers Миндоер за тэгээд Бүрискар Мөнгөлс багийн дорж ярилт. Ачаал энэ 3 гурван дээр бол нэг багт бол хамтдаа үзсэн шүү дээ. Бас л хамгаална баслаа. Өдөөс нь бөмбөг залхасл түүхтэй л доо. За би эхлээд бол гараан төдөг хийжээ. За. Тийм ер нь аюу тийм юу. Дайчаа. Тэгээд нэг юм түшигтэй санагддаг гэх юм уу. Тэгээд давталгаанд ч гэсэн аюу тийм хэрэгтэй. Ер нь бас тийм харилцаа хандлагын хувьд ч гэсэн аюу тажгүй. Би арилдахыг юу хийжээ, бенч руу хийжээ. Тийм сая сүүлийн 1 жил тоглоо нилээн дотносон гэх юм уу. Тийм бас ер нь надад аюу их зөвлөдөг гэх юм уу. Ингээд тэгээд шүү, тэггээд шүү, ингээд шүү гэл тийм. Тийм тэгээд бас хэрэгтэй үед бас аюу хэрэгтэй хоноонуудыг авч өгдөг гэх юм уу. Yes. Тийм арилдах байна. Тэгээд тийм миндаахыга катич да. Sorry. Тийм. Эндээс асуулт байна бас.
Ер нь чиний бодлоор сайн хамгаалтанд тоглож гэж ямар тоглож ер нь одоо чинийхэр хэлдэм бол одоо яг нэгээс нэг тоглолтыг хамгаалж сайн хамгаалж гэдэг юм эсвэл системд уусаа сайн хамгаалдаг хүнийг сайн хамгаалж гэдэг систем ойлгодог хүнийг сайн хамгаалж гэдэг юм уу? Риск хийх үү хийхгүй юу гэдэг бас айгуу юу сан. Одоо чинь ингээд системийн хамгаалалт чинь ер нь л бөмбөрөө нэг шонохгүй ч юм уу тий бөмбөр тавьчих гэж явахгүй тий одоо ингээд нэг яг нөгөө нэг периметр дефенс гэл гурван шугамнаас нэг холдохгүй тэгэл шунж одоо байрлалынхаа давууг алдахгүй ч юм уу тий тим юм бол тим имийг ер нь системийн хамгаалалт одоо тэрнээс эсрэг бол системийн хамгаалалт болчиход байгаа байхгүй тий тэнгуут системийн хамгаалалт болохоор одоо нэг юм тусламж ирэнтэй тэнгуут ингээд ротейшнууд нь ойлгомжтой бөмбөг шонохгүй нэг хүн бөмбөг шунаад хэрвээ тасалж чадахгүй бол юу гэх юм тий ер нь бол тий ингээд хүний илүү дутуутай болоод нэг хүний сул цай гарч байгаа гэх юм уу. Тэг яг сайн хамгаалагч гэвэл яг нэгт яг айгу мэдрэмжтэй л ах хэрэгтэй гэж бодож байна яг. Ямар үед одоо риск хийх үү те? Ямар үед риск хийхгүй юу гэдгийг амар ялгаж салгадаг байвал амар сайн хамгаалагч гэж боддог. Маш. Тэг одоо чинь бөмбөг рүү явах үе байна те. Чинь юм бас яг зарим үед нөгөө нэг хамгаалтын дүрмээ зөрчих үе байна. Гэтэ хизээ хаана вэ? Ямар үед вэ гэдгийг мэдэрч те. Тэг одоо чинь буруу одоо хэлб хийх ч юм уу те буруу чухтай одоо нэг юм эрсдэлтэй хэлб хийгээд одоо оноо болох үе байна. Тэгвэл одоо тэр бол амар буруу сонголт болчих жоох байхгүй юу юм бол хэрвээ одоо ингээд ямар нэгэн байдлаар тэр зүйлийг эрсдлээ амжилттай болгочвол одоо ингээд сайн хамгаалагч гэж яригдана ч юм уу те. Тэгэхээр ер нь л яг мэдрэмжийн л юулах л та. Тэгээ нэгт бол хамгаалтынхаа системийг яг бүх ротейшнуудаа мэддэг. Тэгээд яг ямар үед хизээ риск гаргаж одоо тийм дарамтлах уу те илүү одоо зовоох уу ч юм уу те. Тин чинь одоо нөгөө хамгаалагчаа уншдаг ч юм уу те. Одоо чинь биеийн хүч хурдаар илүү бол одоо илүү дарамтлсан юм агрессив байдаг ч юм уу те. Одоо нөгөө нэг бас ингээл мисмэч энэ төр үүсэн штэ. Тэнгүүт тэгэл яг риск гарахгүй яг тэгэл яг нөгөө нэг хамгаалтынхаа дүрмийг бариад явуул илүү зөв гэж бодож байна. Тэгээд энэ дугаар дээр үндэсний дээдлийн албан ёсны апп Toki app бид бүхэнтэй бол хамтран ажиллаж байгаа. Тэгэхээр та бүхэн Toki app-ийн Entertainment-ийн лигийг сонгосноор лигт холбоотой бүхий л мэдээллийг бол нэг дороос авах боломжтой болохоор Toki app нь бол бүрдүүлж байгаа. Мөн дэс та бүхэн одоо PKM гэдэг үйлчлэгийг бол аль хэдийн мэддэг болсон байх л та. PKM-ийн болохоор яг вэ гэхээр та бүхэн тоглолтын өмнөх таамагаа илгээгээд хэрвээ таны таамагч зөв бол хүрд эргүүлэх хэрэг аавна. Тухайн хүрдээ эргүүлээ та маш олон төрлийн бэлгүүдийн эзэн болох бол боломжтой. Тэгэхээр бид намтан ажилласан үндэсний дээдлийн албан ёсны апп Toki. Чиний тэгээд би харж байгаа нь тэгээд Руки үлрэлт байсан цэлмэг болон за саяны 5 дахь үлрэлийн өнгөрсөн цэлмэг хоёрын ер нь сагс момыг харах одоо үнцэг тэгээд тоглолтын арга барилаас юу чиний хувьд ингээ хамгийн их өөрчлөгдсөн ер нь санагдаж байна. Би яг эхний жилээсээ 4 дахь үлрэлт хүртлээ яг ийм жижиг барил дээр тоглолт өгсөн гэх юм уу? Одоо ер нь тийм шүү. SF дээр тоглолт өгсөн. Тэгэхэд би яг нэг юм анзаарсан гэх юм уу? Ер нь бол ийм урд шугамын тоглогч нар айгүй их байд юм байна. Тэ. Энэ урд шугамын тоглогч нарын өрсөлдөөн айгүй их байд юм байна, тэ. Ер нь л ингээл бүгд л бөмбөгтэй тоглох дуртай, заалж шидэж одоо тэ тех дуртай байна. Гэхдээ яг 4 номерын байрал болон 1 номерын байрал айгүй чухал юм байна, тэ. Ер нь л бүгд чухал та. Гэхдээ 1 болон 4 номерын байрал одоо илүү одоо яах юм одоо нөгөө нэг юм спорт гэдэг ч юм уу те ингэ тоглолтыг үргэлжлүүлдэг залгуулдаг байрал юм байна гэдгийг ойлгоод тэгээд 4 номерын байрал руу одоо байрлалаа өөрчилжүүл илүү одоо юу гэх юм боломжтой те илүү их талбайд авах боломжтой байна гэдгийг яг энэ жилээс яасан гэх юм харсан гэх юм уу ер нь үгүй өнгөрсөн жилээс ер нь харсан байсан л та би ингээд чадхлаа те 4 номерын байрал дээр байж болох уу гэж яажсан тэгээд ер нь л энэ жилээс яг үлрэл металл хэлсэн шүү дээ. Тэгэхэд яг би яг 4 номер болохоор шийдчихсэн гэх юм уу. Тэгээд яг коуч гэсэн 4 номер дээр илүү ашиглажсэн. Тэгээд сая бол Монголиас дээр Испани коуч дээр бол битүү 4 дээрээс тэгэхэд бол надад бүр хангалттай их минут өгсөн. Тэр бол бас амар надад амар тэгж би одоо өөрийгөө үнэлэх чашаа өөртөө ингэж тоглолтын гейм стайл өөрчилсөн юм шүү. Тийм ер нь ингэж урамшаад одоо юу гэх юм болох юм байна. Энэ байл болох юм шүү. Тийм ер нь л тийм бас ер нь айгүй тийм ер нь л амар 4 номерын байрал айгүй таалагдсан гэх юм уу. Nice. Тэгэд яг ч миний анзаарснаар бол нэлээд бөмбөг нь баг хүрээд аль болох өөр байдлаар эффектив байдаг тийм зүгээр тоглолтын арга хэлбэр харагдсан. Аль болох бөмбөг нэг ухаад байхгүйгээр хэрэгтэй цалааны ичиг гол даваад одоо жавж руу задлж ч юм уу те эсвэл нэг хэрэгтэй үед нэг бөмбөгийг хашаад авчиг гэдэг ч юм уу. Тийм ер нь бөмбөгтэй тоглох айгүй хэцүү гэх юм уу? Айгүй хариуцлага гэх юм уу? Бөмбөг барьсан л бол дандаа хариуцлага мэдчихдэг ер нь бол. Тийм тэгэнгүүт ингээл хүмүүс ингээл холбогч нарыг амар яад штэ.
ингээл хожигдвол толгоч юм уу. Яг нь нэг талаараас тийм л дээ. Гэхдээ ер нь бол бөмбөг барьсан л бол байнга хариуцлага мэдрэх хэрэгтэй гэж боддог. Ер нь бол ямар ч барил юм. Тийм ер нь бол бөмбөг алдалтаас болон тийм ер нь бол бөмбөг алдалтаас дандаа юу болж идэг гэх юм уу. Дандаа нөгөө шийтгүүлж нөгөө эсрэг багтаа сэргэх одоо нэг моментиг өгдөг. Тийм болохоор ер нь бол бөмбөгтэй тоглох жоохон дургу болчих юм уу. Тийм яг бөмбөг авч явах дургу. Гэхдээ шаардлагатай үед бол дөрөв тийм яг нэг дөрөв бол дандаа юм нөгөө нэг ингээд тоглолтыг залгуулдаг юу одоо нэг юм позишн болохоор тийм л тийм үүрэг нь болохоор тийм. Тэгээд бас шиддэг болохоор бас айгуу тийм давуу байдал үүсгээр санагдсан ер нь л 4 номерын байдлаа. Аль өндөр юу ч авах хэрэгтэй. Тийм ер нь ингээд завчин дээр л байж идэг. Эсвэл 45 завч хоёрын хооронд ер нь бол ингээд яаж идэг. Тэгэнгүүт ер нь бол завчнаас дандаа ингээд хэлбэн ингээд очиж идэг гэх юм уу. Тэгэхээр амар олон юм илүү сул гарах зай гардаг гэх юм уу. Тэрэн дээрээс яг дараагийн шийдвэрийг зөв гаргаад илүү одоо ашигтай болох юм уу. 3-аас шийдэд эхлүүл тэр хэлбэн илүү очихгүй гэх юм уу тийм 3-аас шийдэд эхлэнгүүт тэнгүүт одоо нэг help site-ыг бүр тийм хүчтэй ажиллуулахгүй гэх юм уу. Эсрэг багийнхаа тэнгүүт нөгөө багийнх нь тоглох боломж олддог ч юм уу. Тэгээ 4 номер бол яг юм багийг юм балансжуулдаг юм шиг санагдсан юм. Nice. Тэгэд бродерхэн ярьж штэ уйлал гэхэд металл байж байгаа Монголоос гэдэг. Энэ талаар бас ярилцъя гэж бодож байна л да. Ямар ч ибс дээр бол өнгөсөөлөд тоглож байгаа энэ бол буцаад металлаа тоглох шийдвэрээ гаргасан. Тэгээ уйлалын дунд нэг трансферын юугаар бол Монголс руу явсан шүү дээ. Тухайн үед ер нь бол яг чиний шийдвэр байсан уу эсвэл багаас хамаарсан уу? Яг тухайн үед яагаад яг металлаас Монголс руу явах болсон бэ? Яг улирал бол яг эхлээд Тбилис коучтэй эхэлжсэн шүү дээ. Тийм тэгэхэд яг угаасаа тэгэл улирал тэгэхэд ер нь бол яг багуудын бэлтгэл эрчимчдэгтэй яг хин яг юунд байх уу ротейшнд орох уу гэж бүх юмаа л одоо тамирчид багийн юунд ч гэсэн багийн тамирчдын дунд гэсэн нэг юм өрсөлдөөн явагддаг гэх юм уу. Тийм тэнгуут яг 4 номерын байрал дээр 3 байсан гэх юм уу. Тийм тэгэл яг ингээл байрал болгон дээр л тодорхой хэмжээний өрсөлдөөн явагдаж байгаа шүү дээ. Минутын л. Тийм тэгэл нэг юм юу одоо тийм минутаа олж авах ч юм уу те нэг юм тодорхой тоглох хугацаагаа олж авахын тулд ингээл бэлтгэл болгон дээр ингээл өрөг харуулт. Дайцлагтай ингээл алцах тиймэрхүү юмнууд ер нь бол айгүй их болж исэн гэх юм уу. Тийм тэгээд яг Тбилис коучтэй 3 тоглолт байсан юм байна. 3 ч нөө 4 тоглолт. Тийм ээ. 2-7 хоног 3 тоглолт байлаа. Тийм тэгээд ажлаас нь чөлөөсөн гэх юм уу. Тэгээд эрэнгүүт яг сууж исэн систем болон одоо бүх юм ингээд яаж байгаа байхгүй юу? Старт. Тийм бүр шинээр эхлэх болж байгаа. Бид тийм 2 сарын болон баг 2 сарын ингээл бэлтгэлийн юм уу ингээл те бүх юм тодорхой байдал нь тодорхойг болж эхэлж байгаа байхгүй юу? Ер нь бол тэр бас жоохон тэр шийдвэр бас яаж исэн гэх юм уу? Шийдвэрч авах те. Тийм мэдээж тэгээд багийн хөдөлгөөний шийдвэр байсан. Тэгэл дараагийн юундаа тасан зохицох хэрэгтэй болж исэн. Тэгээд яг нэг Канад коуч ирсэн. Джеймс юу л юм лээ. Germany small. Small. Тэгээд бүх юм шинээр эхэлж байгаа байхгүй. Бүх өрсөлдөөн шинээр эхэлж байгаа. Тэгэл ингээл ер нь ингээл байнгын л өрсөлдөөн дунд ингээл байгаалсан. Тэгээд яг ямар ч тэр small coach ер нь надад айгу таалагдчихсан гэх юм уу. Амар юм хүчтэй юутай юм характертай. Яг юм coach карт шиг санагддаг байсан. Тэгээд ер нь бол амар юм хүчтэй юм ауратай гэх юм уу. Тэгээд бэлтгэл болгох надад би тэр киног амар үзэх туртай гэх юм уу. Тийм бэлтгэлийн тэмдэглээс амар ордон штэ. Тийм амар яг ястэй яг тийм битгсэн. Тэгэл яг би яг бэлтгэлээ очих амар туртай болчихсон. Яа тэгвэл яг ингээл бэлтгэл болгоо ингээл яг юм коуч картрын киноны хэсэг шиг санагддаг гэсэн гэх юм уу. Тийм өөрийнх нь нэг байгаа байдал гэсэн ер нь тийм тэр коучтай амар төстэй хүмүүхгүй ер нь бол. Гадаад хөрстэй тийм тэгээд амар туртай болчихсон. Тэгээд бас битэрийн юу бас амар юу байсан гэх юм уу. Намайг яг илүү одоо самбарт болон юм hustle play хийх амар ашигладаг гэсэн гэх юм уу. Ер нь бол тийм би тэр үний rotation байсан гэх юм уу. Тийм ээ. Тийм тэгээд бас 4 байна уу 5 тоглолт ч байна уу. Тийм тэгээд бас ингээд бас ажилласан ч болсон гэх юм уу. Тийм ингээ араас нь иймэрхүү юмнууд яг миний юунд амар яасан гэх юм уу. Нөлөөсөн гэх юм уу. Ингээд шийдвэрт нөлөөсөн гэх юм уу. Тэгээд ингээд амар том асуудал орсон гэх юм уу. Метал багийн хувьд ингээд яг үснэгтийн доогоор байруудыг эзлээд явчихсан. Тэгээд ингээд маш богино хугацаанд 2-2 ингээд гадаад мэрэгчлэн явуулсан. Тэгээд ингээд бүх юм шинээр эхлэх юм байна гэл ингээд залхах ч юм уу тийм ингээд 2 удаа ярьсан. Тийм. Тэгээд яг ган үлийг тасалжуулагч шиг тавьсан гэх юм уу. Өөр аргагүй болоод. Тэгээд тэрнээс өмнө яг яаж исэн юм аа. Би яг улирлыг эхлэх юмнаас Монголиас орол Монголиастай ер нь бол
орох магадaltaй байсан гэх юм уу. Уусаа тэгэл уулзаал тэгэл ер нь коуч энтрийг нь хараад тэгэл Spillis коуч гэхээр тэгвэл Spillis коучтэй байж үзье гэл металд орох шийдвэрийг гаргаж ирсэн. Тэгээд Монголиас яг 6 дараалж үжигдсэн ч лөө 7 дараалж үжигдсэн ч лөө тэгээд бас шинэ коуч авчирсан шүү дээ. Тэр Испани коуч. Тэгээд яаж ийсэн. Тэгээ би нэг ажиллаар ч лөө нэг юм нэг тий ажиллаар яг нэг Монголиас Knights 2-ын тоглолтыг үзэж таарсан байхгүй юу? Үзэх юутай. Тий бартер ч юм уу тий. Тэгээд яг тэр коучийг харж исэн байхгүй юу? Ер нь бол тэгээд яг ер нь яг Монголиас багийн рострыг хараад ер нь ингээд юу юм байна? Энэ коуч ирсэн байгаа юм байна. Тэгээд ер нь бол ийшээ яг тэгэхэд ч бас 11 сарын сүүлд болж ирсэн ер нь бол. Бас энэ цолцооны жоохон нөхөн гээл. Тийм ер нь тэгэл бас өөртөө жоохон эргэлзээл за эндээ үлдэхүү эсвэл энэ хүн дээр нэг жил энэ тоглож үзт юм уу гэж бодож байгаа. Тэгээд яг багтаа хүсэлт өгөөд тийм ингээд би ингээд өөр одоо өөрч тийм ер нь ингээд энэ багийг илүү сонирхож байна. Намайг ингээд нэг жил зээлийн гэрээгээр явуулаад өгөөч гэх. Тэгээд ер нь хоёр талаасаа тохиролцоод яасан гэх юм уу. Тийм тэгээд яг Монголиас багт яг очиж исэн гэх юм уу. Тэгэхэд яг намайг очиход багийн амжилт нь 1.1 байсан гэх юм уу. Тэг яг 15 тоглолт үлдсэн. Тэгээд яг Broncos-с Ватаруу ороод ирсэн. Тийм. Wesley байсан. Тийм Wesley байсан. Тийм ер нь тийм гэхдээ ингээд Galo тэр хоёр ингээд яг хамт тоглохгүй ингээд яагаад. Эсвэл Galo бол тийм юм шиг байна. Тэгэл яг 12 сарын 1-ээс яг миний хувьд яг шинэ юм чаленж эхэлсэн гэх юм уу. 1.1-тэй төгсөлт хамгийн доотлол юм байна. Тийм илүү нэг юм амар үсгэлэн болж исэн. Амар үсгэлэн байсан гэх юм уу. Тийм ядаж 8 дугаар байраар плей-офф орё гэдэг амар хүсэлтэй байсан гэх юм уу. Тийм тэгэл яг бэлтгэлэн ч гэсэн айгуу гоё ордог. Тийм дандаа л нэг юм өрнжидэг гэх юм уу. Амар юм учир утгатай өрнөдөг гэх юм уу. Тийм тэгэл үр ашигтай байна. Тийм ер нь ингээд бэлтгэл ер нь бол 2 цаг байдаг гэх юм уу. Тийм ингээл цагт нь бол яг айгуу гоё эрчимтэй ордог. Тэгэл тэрнээс цаашаа ингээл яг арай нэг зөөлрдөг ч юм уу те. Шидэлтийгэл тийм тэгэл одоо плейүүдээ давтдаг ч юм уу те. Плей дээр явагддаг хөдөлгөөнүүд дээр зориулсан дасгалууд хийдэг ч юм уу те. Тийм бахаар айгуу тийм итгэвчдэг гэх юм уу тамирчид. Одоо илүү дуртай болдог гэх юм уу. Тийм миний хувьд бол яг тэгж анзаарсан гэх юм уу. Тэгээд яг бас нэг метал багийн коучтэй бас нэг хальт нэг те нэг юу бас нэг одоо үл ойлголцож юм үүсэт нэг амтсан байх. Тэр тухайд ер нь ярьж болох бол ер нь яг бас нөлөөсөн үү тухай шийдвэрт чинь тийм ган хүлэг тасалж болж тий яг хуу улирлын ихэнд бол айгуу юу байсан зүгээр байсан гэх юм уу. Тий яг хуу би бас заримдаа өөрөө болтгүй л те ер нь бол. Тийм гэхдээ яг ингээл бэлтгэлийн чанар болон ингээл яг сагсан бөмбөгийн талаарх би нэг амар юу биш л те. Одоо нэг мэрэгжлийн коуч мөвчийн талаас яг. Гэхдээ ингээд бас 4-5 жил ингээд гадаад мэрэгчлэтнүүд дээр байгаа тэдэртэй ингээд ярилцаж үзээд бэлтгэлийнхэн зорилго болон ингээд юмыг ингээд яатсан байгаа шүү дээ ингээд ойлгоцсон гэх юм уу. Яг тэр хэмжээнд яахгүйсэн гэх юм уу. Гээл нэг юм ямар ч юугүй айгуу тийм 2 цаг бол амар юм удаан ч юм уу те. Ямар ч юугүй санагддаг гэсэн. Ингээд юу ч санагдсан. Ял юм шиг ялч явахтай ингээд нэг юм дургу байдаг гэсэн гэх юм уу. Тийм тэгэл яг тэр нэг тиймэрхүү байсан гэх юм уу. Тэнгүүтээс хүн өөрийг ингээд эсэргүүцэх юм уу те. Би илэмжээрээ дургуутслаа илэрхийлээд тахаар мэдээж бас тэр хүн ч гэсэн ингээд яаш те. Хариу. Тийм нэг тиймэрхүү юм болсон даа. Тийм ингээд бэлтгэл дээр ингээд яг хийж байгаа дасгалыг ингээд би яаж их амар ийлээдэг гэх юм уу. Чиний ер нь тийм эмошн инж хэл. Тийм ингээд тотал амар туртаагаа илэрхийлдэг. Жохон дургуй ч юм уу тийм байрлал амар ийлээдэг гэх юм уу. Тэгэл яг ярьж байгаа зүйлс дээр ингээл өөр ирэхгүй л эсэргүүцэх үл одоо би илмээр харагдах ч юм уу те. Өөр ирэхгүй ингээл нэг дургуй байдаг ч юм уу те. Тийм болохоор яг тэр хүнч надтай хамтарч ажиллах хэцүү байсан баг. Тийм тэнгуут яг за ер нь бол тийм хин хиндэ амраар ингэж шийдвэрлэл одоо тийм багийн удирдлагуудад яасан гэх юм уу. Одоо ингэж хин хинд энэ хүний ажлыг ч гэсэн би хийлэхэд төвхтэй байх шиг байна те. Би ч гэсэн яг энэ хүнтэй ингэж яхаар ингэж нэг юм хүсэхгүй юм ч юм уу те. Тиймэрхүү байдлаар ингэж багийн удирдлагуудад хэлээд тэгээд хамгийн боломжтой баг нь Монголиас байсан гэх юм уу. Тэгээд яг 4 номерын байрал Хомс байсан. Үнэтэй шүү дээ. Тэгээд яг
Ер нь бол бас шинэ коуч дээр бас байж үзье гэдэг амар хүсэл төрсөн гэх юм уу. Одоо миний дараагийн асуудал болохоор ингээд жишээ гадаад мэрэгчлэлтний 2-3 мэрэгчлэлтэй ингээд тоглоод үзчихлээ. За би болохоор нэрийг нь бол асуухгүй заа. Тэр их хэлэхгүй. Гэтэ ер нь чиний ингээд 5 жилийн хугацаанд гэрэт тасчлуулчаас сонсч байсан хамгийн ийм утгагүй ийм bullshit тийм юу аргумент ч юм уу тийм юм зөв тоглолтын үеэр эсвэл бэлтгэлийн үеэрийг тийм сонсч байсан зүйлс хөлбөж заавал нэрийг хэлэх шаардлагагүй шүү. Зөв нэг юм ямар ч юм логикгүй ч юм уу тийм. Эсвэл тоглолтын яг эд тоглолтын үеэр гаргасан шийдвэр ч юм уу тийм. Тэр тал дээр бол харьцангуй гайгүй байдаг. Тийм. Гэхдээ ингээд миний яг нэг байсан гадаад мэрэгчлэлтэн бол бүр юу байсан гэх юм уу? Бэлтгэл ерөөсөө явдаггүйсэн. 2 цаг ордог. Тэнгүүт ингээд талд нь ингээ өөрөө ярьцдаг гэсэн. Ингээл лекц уншдаг. Тийм ингээ лекц уншингууд ингээ тамирч ямар ч юм юу байхгүй, төвчлөлт байхгүй. Гэт ярианаас нь залхацдаг гэсэн юм. Комент уусаа. Тэгээд одоо чинь ингээ сагсан бөмбөч ингээ юу штэ ингээ нэг юм ямар ч юм дүрмийн дагуу байхгүй үе байгаа, тий байх үе байгаа ингээд тийм нэгэнд болцсон имийг яаж чадахгүй юм уу тий ингээд тухайн одоо дараа тэгээд нэгэн тэгчлээ одоо тэгээ дараа нь явах вэ гэдэг юу штэ. Тэгэхгүй одоо ингээд ингэх ёстой, тэгэх ёстой гэл ингээд жижиг сажиг үйлдэл болгоныг ингээд яг дүрмийн дагуу ингээд яагаад идэг гэсэн гэх юм уу. Тэгээ тэр бол тэгэл амар төвхт. Тийм. Тэр тэгэхэд бол бүр яг ингээд тарих тулгаагаараа яг бэлтгэлээс гарчдаг гэх юм бүр. Тэгэд ингээд би хүлрэхгүй ямар ч өрсөлдөөн байхгүй. Тэгэл ингээд бүгд сонсоол тийм дуртан тэгэл багийнхныгаа ингээд би хилэмжийг харангуут ингээд бүгд залхацсан тий. Тэнгүүт би яг тийм юм дээр яг чимээгүй чаддаггүй байхгүй юу ер нь бол дандаа л ингээдтэй ингээд нэг юм ингээд яалтчгүй. Гэтэ бас ингээд бас янаас нэг амар нэг юм тэнийг юм дээр нэг тэгдэггүй хаа юу ингээд хэлмээр байгаа юм шууд хэлцдэг ч юм уу тий. За хэлдэггүй маа гэхэд би хилэмжээрээ үзүүлцдэг ч юм уу тий. За тэгэхээр өнөөдрийн BTF-ийн адресын болон хэвтүүлээ Hard Walls Dynamo. За мэдээж хэрэг тэгээд Hard Walls Dynamo гэвэл болохоор 2025 оны 7 сард худалдаанд гарсан тэгээд Houston Dynamo гэдэг алдарт өлбөмбөгийн баг байт юм л. Тэгэхээр тэрнээс inspiration аваад тухайн бүсний одоо нүнгийг тэн тодбор шарангийг болохоор хослуулж сонгосон юм байлээ. Тэгээд мэдээж Hard 9-ээр бүтэн уулын light boost технологи, light strike технологи болохоор хамтдаа зэрэг байдаг. Гол нь Walls-ийн нэг онцлог нь болохоор зууралт маш сайн мөртлөө маш хөнгөн байгаа болохоор Hard Walls-ийн бол нэг онцлог байгаад байгаа. Хэрвээ та бүхэн тухайн бүсийг авах хүсвэл BTF-ийн Adidas-ийн 3 салбарт нь болохоор 40-44.5 сая болохоор бүгд байгаа юм билээ. Тэгээд би болохоор доор YouTube-ийн description хэсгээр линкийг байршуулчих. Хэрвээ та бүхэн сонирхож байвал сонирхоод үзээрэй. Тэгэхээр энэ дугаар бидэнд хамтран ажилласан BTF-ийн Adidas. За тэгээ манай дараагийн start bench гатаа шууд явчих бодож байна. За дараагийнх нь бол ийм гурван байна л хоор одоо Omnid Minus багийн тамирчин Инхой Саглан Business Nice багийн тамирчин Ганбаатар за тэгээд S-Chips багийн тамирчин Мөнхөр Мөкки оруулсан тий бас нэг баг тий. Энэ л тийм мэдээж баясаг гарантин. Яа тэгвэл одоогоор баг хамгийн Монгол дахь хамгийн баг шилдэг 4 номер эсвэл 3 номер ингэ товирчдаг. Тийм ер нь шидэлтөө залтай, цэцэрлэлтөө хамгаалалттай хамгаалттай. Баясаг гарант чи. Тийм тэгээд Мөкиг бенч руу оруулчих. Тийм. Гамбаг кадлахаар болж байна да. Sorry. Яад гэвэл юу гэх юм 3 шидэлт нь арай дутуу гэх юм уу багийн хувьд тийм хоёр тамирчнаас. Тийм тэгээд тийм гэхдээ амар юу штэ хаздлаа хийдэг тий байрлал зөөдөлдөг тийм би зүрийг 3 шидэлт одоо яг 4 номерууд 3 шидэлттэй байвал амар том давуу байдал үүсгдэг юм байна гэдгийг ер нь л харсан гэх юм уу. Тийм болохоор гамбагийн хувьд шидэлтээс илүү яг оролтыг илүү сонгох болохоор тийм гамбаг кат гэж да. За тэгээд чи саяны цувралыг үзсэн л байх бодноосоо ивс. Тэгээд үзээ бодос ер нь яг юу боддог ер нь яг тон цувралыг үзэж байхад. Яг магадгүй гейм 6 гейм 7-гийн дараах ч юм уу тий тэр үзсээ дараах чиний нэг бодсон бодол ер нь юу гэсэн. Тий ер нь яг ингэж л бодсон. Ер нь л яг ийм жижиг юмнууд амар том тоглолтыг шийддэг юм байна гэдгийг л бодсон гэх юм уу. Тий ер нь нэг жижиг буруу алдаанаас амар том эргэлт болт юм байна гэх юм уу тий. Тий ер нь л өнгөрсөн жил биш нөө нэг металл тожигддаг цуврал дээр бас ингээл жижиг сажиг алдаанаас болоод бид нар ингээл боломжуудыг өгөөдсөн. Тэгээд хүмүүс ингээд яг сэтгэл зүйн юу болж байгаа шүү дээ. Одоо чинь 3-0 байхад ингээл нэг тоглолт өнгөт ингээл ийм болж байгаа тий ингээд бүр тэнцээд ирэнгүүт одоо 7 тоглолт гардаг ч юм уу тий. Тэгмүүд сэтгэл зүйн давуугаа алддаг ч юм уу тий. Ер нь л яг л
6-ыг тийм дуусгах боломжтой юмнууд дээрээ л дуусгах хэрэгтэй байдаг юм шиг санагдсан юм. Яг нямба байгаа л хариуцлагатай байгаа л тийм мэдээж хэцүү л дээ. Тэгэл яг жижиг боломж өгчөд л ер нь бол яг одоо тийм магадгүй юм эргэлээ. Тийм ер нь л гейм 6 дээр л дуусгах байсан гэж харж ирсэн ер нь бол. Тийм тэгэл угаасаа яг 7 дахь геймийн драматай гэдгийг ер нь л ингээл яг мэдэрч байгаа юм чаа. Тэгэл ер нь за одоо юу үрцэн шүү гэл. Тэгэл ер нь тэгжл боцсон доо. Гэтэ яг үзэхэд бол амар сонирхолтой амар Атлантай зурлаасан. Тэгвэл одоо л таамаг өгч бод. За энэ финалийн таамаг. Энэ жилийн финалийн таамаг юу хаа? Broncos хаа. Тийм яг Broncos гэж бодож байна. Хитэн гейм. Бас яагаад? Миний таамаг бол гейм 6-алах 4-2 л гэж бодож байна ер нь л. Тийм. Гэхдээ зүр таамагтай. Тийм яг арай илүү юу одоо системтэй байгаа Broncos байгаа гэх юм уу. Тийм ер нь л. Тийм шийдвэр гаргалтууд нь арай илүү байгаад байгаа гэх юм уу. Тийм би бол Broncos гэж бодож байна. Гэхдээ би бол Botans-ыг дэмжиж байгаа гэчнээс тийм ер нь бол тийм. Тэгээд Брогов одоо энэ зун ер нь юу хийх байна? Одоо чиний дараа жилийн бас удирдлагын одоо шийдвэр гарсан байгаа юу, гараагүй байгаа юу, Монголд үлдэх үү, эсвэл өөр бас боломжууд руу одоо гэдэг ч юм уу. Тэр шийдвэрүүд арайхан гарч ирсэн байгаа юу ер нь? Тий ер нь бол одоо жоохон яйл гэж бодлоо. Тий жоохон зугаацэл гэж бодлоо. Тий тэгээд би яг бас нэг юм давуу талч их өсөлтэлч их үтэй. Тий бэлтгэл хийсэн ч сайжирдгүү. Тийм бэлтгэл хийхгүй байсан ч таргалж ингэж их ядаггүй ингээд нэг юм балардггүй гэх юм уу. Тийм болохоор тэгээд яг гэхдээ яг би яг тийм яг мэрэгжлийн байх үедээ мэрэгжлийн байж чаддаг гэх юм уу яг юм сизонтэй үед хизээж хоцордггүй, хизээж бэлтгэлийг тасалдггүй, хизээж залхуурдггүй. Тийм яг л хийх гэсэн юм яг хийдэг гэх юм уу. Тэр ер нь надтай хамт байсан тамирчид бол мэдэх хаа ер нь л. Тийм яг би гаднаасаа юу харагддаг гэж магадгүй юм жоохон юм тийм болж бүтггүй ч юм уу. За бүтггүй ч яаш тийм. Би хариуцлагагүй ч юм уу. Тийм нэг юм салан задгаа ч юм уу. Яг үндэ бол тийм биш гэдгийг хэлмээр байна ч. Work ethic бол тийм. Юмнууд ингээд яг салгаад яг ялгаж салгадаг гэх юм уу. Тэгээд ингээд яг ингээд гоё амарт зугаацх үедээ тол хийдэг. Тэгээд яг саксны үеэр бол яг бас ингээд яг хийдэг гэх юм уу. Би л хабрыг хагасаа хардсан юм. Уусаа тэр чинь яг талбайд л харагдаж байгаа юм шиг ямар шийдвэрүүд гаргаж ямар шийдвэр гаргалтууд би л саксыг бол хэлээд тийм шийдвэр гаргалтын бас юу гэж боддог байхгүй юу? Спортч илүү бод. Тэгээд гаргаж шийдвэр гаргалцаж ч юм болохоор ялцч уусаа тийм хий багтай санагдаад байдیں۔ За тийм байгаа. За тэгээд миний дараагийн асуулт болохоор Монголын дээд лигийн хамгийн overrated болон underrated нэг тамирчиг нэрлэнэ үү? Яа overrated хитрхи өндрөөр үнэлэгдсэн гэж юу? Тий. Тэгээд одоо ингэ хэлчихвэл дараа нь ингэ манад орсон хүн болгоё. Бифред ах юм болоо ч гэх шиг. За эсвэл одоо бол underrated хэлчихэл дээ. Тутун гэдэг чиний хувьд үнэхээр юм те үүний аим потенциал үнэхээр юм чадвартай. Гэхдээ нэг жоох ингэ бас бутон гэдэг байдаг даа гэж бодсон тохиолдож юм уу. Тийм шууд underrated гэвэл биндрий аварч ирж байна. Яа надад бүр ямар олон биндрээ гэж байна. Тийм өөр яг биндрийг би ингэж ойлгохтой. Бид хоёроос нэг сургууль байсан нэг багшийн шавхгой тий. Би яг биндрээ гэж боддоо яг багийн спорт гэдгийг ойлгоцсон юм байна гэж ойлгодог гэх юм уу. Яг хувийн амбишн авахгүй. Тийм яг ингэж зөв юм хийгээ явж байхад угаасаа л хожно. Би тэгтээ яг энэ Broncos-ийн юу гэж ойлгох юм аа яг хүн болгон дор бүрнээ яг хийх ёстой юм хийгээд явж итэл эцсийн үр дүн яг хождог гэж бодоод тийм яг тэгэд ирэнгүүт яг амар юм амархан ч гэх юм уу те юм зовлонгүй сакс тоглоод идэв юм шиг санагддаг юм. Ямар нэг мэрэгэн санаа хэрэггүй гэдэг. Тийм хин нэгэнд өөрийгөө батлах юу хэрэггүй те үзэгчд хараад ингэж юм огшиж ингэж галзуугаал зүйлсийг хэрэггүй те. Yes. Тийм биндрия гэж би бодож байна. За тэгээд overrated гэвэл нууник Guam Монголоор нэг тоглож ирсэн шүү дээ. За тийм. Тэгэхэд Apes төрчихсэн биш ээ. Ross гэд import player байсан шүү дээ. За. Тэр яг тэр тоглолтын дээр ер нь
нэлээд лаас штэ. Тэр тоглолтын дээр л хэрнэ. Тийм байсан байлээ гэж насаар. Тэгээд яг Apes дээрээ жоохон яасан гэх юм уу? Хүлээлтнээс. Тийм яг нэг юм завсрын болсон байсан гэх юм уу? Яг 4 номер юм уу? 3 номер юм уу? 2 номер юм уу гэх тэгээд тийм би бол Ross гэж яг толгойд орж ирж байгаа юм уу? Гэтэ тэр шигшээ тоглолтнөр бол тэр бол амар байсан л клач байсан тийм бүр яг баг тийм тэр сүүлийн баг хожны шилэл мэлсэн шүү дээ. Тэр 3-аас яасан. Тийм яг тэнгүүт яг багийн одоо тийм ер нь нэлээд хайперцсан тэнгүүт яг ийм гар юм байна да гэж бодоод яг ирсэн ч бас яг хүлээл. Тийм амар юус бүдүүмсэн гэх юм уу? Бас яг баг чирх хэмжээний тийм клач ус яг тийм хэмжээний ус санагдав. Нэлээд юу ирсэн? Жин нэмцэн ирсэн гэх юм уу? Тийм тэгээд нэг юм нэг пацгансан. Тийм пацган гэдэг зүгээр яг хичээж байгаа. Гэтэ яг юм харагдалт нь нэг юм пацгансан харагдаадсан гэх юм уу? Тийм болохоор яг Ross гэж орж ирж байна да. Хамгийн overrated. Тийм. Энэ жил 10 жилийн тохиолж буй Monlive спорт хувцас үйлдвэр нь спортын ямар ч хувцсыг бол маш өндөр түвшинд бол хийж гүйцэтгэдэг. За тэгээд та бүхэн өөрсдийн сэтгэл хүрсэн тийм спортын хувцсыг хийхийг хүсвэл би бол Monlive гэж зөвлөж байна. За тэгээд хаягийн хувьд тэгвэл King Tower хотхны 130 дугаар байранд бол Monlive маань бол байрлаж байгаа. За би доорх нь усны дугаарыг гаргаж та бүхэн ямар нэгэн спортын хувцс хэрэглэх хэрэгтэй бол Monlive спорт хувцас үйлдвэрлэлд хандаарай. Одоо миний дараагийн асуух бас орсон болоос асууд юм дөө. Чиний яг starting 5 яг грант. Гэтэ энэ нь болохоор би бол чамдрыг юм new era-гаас нэрлэмээр яг 1995 оноос хойш төрсэн тамирчдээ. Яг байрал бүртэж яг starting 5-а нэрлэв. За холбогч дээр бол Барса. Шидэгч дээр бол шидэгчдэр нэг тавихгүй. Тийм Батаяр ээж бол тийм Кано. Тийм яг цэвэр шидэгч юм уу яг шууд аваад шиддэг. Хэлцтэй мэдгүй. Тийм тэгээд 3 номер дээр Баясаа. Тийм 4 дээр Аза. 5 дээр Дөг. Тийм 2 дээр бас үлций байж болно. Тийм 6 man. 6 man дээр чинь юм байж болох юм бэ яг. Тийм 6 man-ууд ер нь бол хөвчлэн 3 4 номерын орж ирдэг болов ер нь. Тийм. Ер нь 3 тийм би шүү. 6 man дээр өсгөө юм болоо. Тийм Азаг салдаг ч юм уу. За тийм би зүгээр яг тийм залуу үеэл гэж бодлоо. Окей. За тэ манай дараагийн start bench cut. Зя. Энэ болохоор сүүлээс хэрдэх start bench cut байна. Энэ бол байрал өөр хүн биш үү? Би хамаагүй зүр тий. Энэ болохоор Бишэр Метал багийн холбогч Ууган Баяр жижигэ. За тэ SGP-ийн Өлзий. За тэ Бүрэн Ско Монголос багийн тамирчин Сүхбат. Зя. Наач жоох хэцүү байна. Тэгэхээр би яг нэг холбогчийн катли гэж бодлоо. За окей. Тийм. Яад гэвэл тийм. Тийм. За start. Сүхэг бенчэнд авчи. За сүхэг бенч. За сүхэг бенчэнд авчи. За. За тэгээд За би тийм угнаг гараад авчи да. За sorry гэж тэстэй. Яа. Тийм хасаа гэж. Хэцүү байна. Тийм. Яаж 3 байрал хийггүй орол та гэж. Бро start байж кат чадахгүй. Окей. За тийм миний дараагийн ихэд асуух ярилцаа өсөж байгаа зүйл болохоор чиний хувьд яг дээдлийн хамгаалжсан хамгийн хэцүү нэг Монгол тоглогч нэг гадаад тоглогч импортыг нийлүүлж бүр үнэхээр хичээгээд чигээд хамгаалж чадаагүй гэдэг тийм тоглогч юм байдаг. Бас ягаад гэвэл Брошаг ингээд одоо матч ап ингээд свичэн дээр дандаа юг хамгаалж тараад дэвшээсээ санагдаад байдаг надад импортуудыг. Тэн дээр ялангуяа импорт дээр бол бас байгаа хаа. Ер нь үнэхээр заастай тэрийг бол үнэхээр бараагүй. Тийм өнгөрсөн жил бол Wesley-г бол бүр ингэ яаж исэн гэх юм уу? Ямар өөр төвчний хүн бэ гэж бодож исэн гэх юм уу? Амар юм биеийн үцээтэй. Тэг ямар ч юм хэцүү финишүүдийг хийдэг гэсэн гэх юм уу? Тэгээд яг ингэ сүүл рүү ингэ би наатгах бучи оч тийм хариуцлагаас тогтоох үе хүртэл гарч исэн гэх юм уу? Энэ жил бол
юун дээр боднос дээр нэг тоглолт хийсэн гэх юм уу. Тэгэхэд бол scrub байсан гэх юм уу. Тийм юун амар исэн, hand off амар исэн гэх юм уу. Тийм тэдс ийм олон талт болохоор жоохон завьчул гэж шидчихдэг. Нилээ ойртчул ингээд тийм нэг дараал ортдог ч юм уу тий. Тэгэхдээ аль болох энэ жил бол тэгтээ нэг юу хамгаалаагүй байна. Импортуудыг хамгаалаагүй байна. Импортуудыг хамгаалаагүй байна. Тэгээд Монгол тоглогч гэвэл жижиг тоглогч нар амар хэцүү гэх юм уу? Тийм, ерөөсөө ингэж контакт хийж ингэж зогсоох юу боломж байдгүй гэх юм уу? Биетэй харьцаж болохгүй. Тийм, ингээд ялцгүй мис матч болдог ч юм уу те. Ингээд нэг хордоор илүүрхүүлдэг ч юм уу те. Эсвэл илүү нөө нэг тотлох зай олгодог ч юм уу те. Тэгээ жижиг тоглогч нар тийм үлзий бас хэцүү байдаг гэх юм уу. Тийм ялцгүй бас ингээд заслаан дээрээс switch хийх үе байдаг. Тийм амар доогуур тоглодог. Тийм өөрт нэг холбогч өөр жижиг нэг тоглогч нартай тулаагүй байна. Өөр бүрийг тийм маргад байна. Тийм маргад байна. Тийм маргад шүү. Тийм мартсан шүү дээ. Маргадыг мартсан шүү дээ. Нэр хоёр дээр маргадыг оруулах юм байна. Би маргадыг бүр таг мартсан шүү дээ. Тийм бэлтгэл дээр яг маргадтай яг ингэж яадаг гэсэн юм уу толдог гэсэн. Толгойн жишээ одоо нэг юм хамгаалахгүй үед байдаг. Тэнгүүд цаацны чинь нэг юм mid range болон залтнаасаа нэг юм fade away интер амар юу гэдэг нэг юм шал өөр тийм ингээд ийм биеийн хүч юу ингээд core set-тэй болохоор агаар дээр амар удаан тогтооддаг гэх юм уу. Тэд амар ийм хоёр хөлөөс амар ийм бүсэрдэг. Тэ амар өндөр дээрээс удаан тогтоод ирэхээр тэр хүн яг бүх даваа талыг авааддаг гэх юм уу. Тэгээд бас ер нь бол hand off-наас амарсан. Тэг ер нь нэг team skill-үүдийг амар сурах хэрэгтэй юм санагдсан. Ер нь бол яг урт тоглоод ингэж ийм даваа байдлыг үсгий гэвэл ер нь. Тэг маргад байна. Монгол тоглогчдоос маргад байна. Тэгээд бас жижиг уртлын холбогч нар гэх юм уу. Ер нь бол бүх холбогч нар миний хувьд бол жоохон төвхтэй challenge гэдэг. Тийм. Тэг би яг уус маргадыг асуухчсан яг ийм цаатчууд яг Америк тоглож байгаа гэсэн. Үнэхээр одоо би бичлэг хөвд эсвэл тоглолтын хөвд ч юм уу яг үнэхээр тийм арай өөр байсан уу юм яг өөр байсан. Угаасаа яг анх бэлтгэл дээр орж ирэхийг яг харж исэн. Тэгэхэд амар том битээсэн гэх юм уу. Тоош нэгтэй ойрцоо тийм чицүү тэгэхэд ингээд ийм хажууд нь ийм сүрдмээр мэдрэмж авч авчаа. Яг үл мөр зүр амар ийм ингээ ялгарцсан том тэр нэг надаа ингээд анх маргадыг хараад яажсэн. Уу яг Америкт харжлээс л та тоглолцлээс л та. Гэтэ ингээд яг металлын бэлтгэл дээр яг ихний бэлтгэл дээр орж явах нэг ийм амар ийм антер шиг санагдсан юм уу? Амар том. Тийм нэг юм амар нэг юм тийм аратлаг байсан. Нэг юм тийм амар юм ирч хүчтэй тэгэл зүгээр авсан болгоноо тохооноо. Тэгээд яг хамгаалтан дээр тулахаар яг тийм заримдаа бас хамгаалах үе байгаа. Гэхдээ ер нь бол хөвчлэн ISO дээр бол баавалдаг. Тийм марад бол хүчнэддэг гэж нэс. Тийм финишүүд амар штэ. Тийм 2 feet finish. Тийм ингээд нэг юм тийм би яг тэрийг харуудаас л хардаг л та. Агаар дээр контакт хийгээд тэгээд ингээ балансаа барьж үлдээд буухтаа ингэж хайдаг те. Тэрийг би анх нөгөө нэг Apes дэрчсэн Kyrie Walker лөө. Тэрнээс яг харж исэн бүр амар өөр фиништэйсэн. Тэг эхлээд дандаа ингэж контактлаад тэгээд яг нөгөө хүнээ буух ч юм уу те. Тэр үед нь ингэж яадаг. Тэгэхгүй ингээд чинь одоо чи миний хувьд бол тэгэл за юм контактлах те. Контактлал шууд баг бөмбөгөө алтаал те. Зөв баг контактлахгүй аваач гялс хийж ийл гэж бодож юм шиг. Тэнгүүт тэр хүмүүс болохоор ингэж контактыг илүү яадаг ч юм уу те. Одоо алдаа авах магадлал их байдаг ч юм уу те. Тийм яг жижиг сажиг скиллүүд бүр амар том ялгаанууд. Тийм ингээд ялгаануудыг авчдаг юм уу те. Тэг ингээд зүгээр хурдан алхаж даруулж ирснээс контактлаад энд бан болдог ч юм уу те. Тийм маргад ер нь нэлээ өөр байсан. Тэгвээсээ ингээд бэлтгэл дээр харж байгаа юм чинь ингээд нүцгэн байх юм. Тэнгүүт корууд амар заа. Гизний болцонгууд ингээд амар том. Тэг нуруунаас амарсан. Тэд ирэнгүүтээ ялцчихгүй ингээд нэг юм юу gravity баха бэлдэг ч юм уу те. Тийм нэг юм агаар дээр ингээд балансаа барайнаа тийм заваадаг гэх юм уу. Тийм яг за ингээд хамгаалчлаа да гэд хамт бууж ангууд ингээд бөмбөгөө ингээд хайж маяч. Тэгтээ бууж хахад тэр дээрийг бөмбөгөө. Тэгээд Progress нэлээд хэдэн импортуудаас хамт нэг багт байж үзсэн юм. Жиний яг хувьд хамгийн яг мэрэгжлийн одоо тийм импорт гэдэг яг мэрэгжлийн гэдэг чинь энэ одоо тодтолцоолыг ер нь яг аль импортоос яг хамгийн их тийм авч ирсэн бай. Хамгийн анх бол би авч явж байгаа бэлтгэл дээр байгаа байдал ч юм уу. Тийм хамгийн анх бол тэр нөгөө нэг Apes төрчихсэн Summers гэдэг. Даниэл Summers. Тийм холт молтыг харангуутаас өөр исэн. Тийм тэгээд яг холт тийм яг уу
тий хоолт хоолж явах. Гэтэ яг бүх талаараа мэрэгжлийн байсан гэвэл би саяас нөгөө Galo Town пэйж үзлээ. Galo. Тий тэр хүн болоос нэлээ мэрэгжлийн юм лээ. Тий амар юм юу ингээд хизээж бэлтгэл тасалдгүй, хизээж хоцордгүй, хизээж нөгөө нэг бэлтгэл дээрээ залхуурдгүй, яг л бүх сэтгэлээсээ үздэг, амар их мөгч чаддаг хүн шиг санагдсан. Тэгээд ингээм өөрөө ингээд юу Bible энтер уншдаг гэж байгаа байхгүй юу. Тэгэл нийтээ ингээл архит арсыг цэрлдэг те. Янз янзын хүмүүстэй ингээл яхийг цэрлдэг те. Тэг юу нас нэлээ өөр юм байсан. Тэгээдс өнгөрсөн жилийн протодоос Clyburn-ээс Chris тэг амар юм яг л мэрэгчлээ хийх юм айдаг. Тэгэл бие айгуу гоё авчирдаг. Тэг яг тиймэрхүү зан чанарууд бас зарим Монгол тамирчдад айгуу дуттай юм шиг санагддаг гэх юм уу. Хоцролтоос ахуулдаг юм уу те. Тэгэл бэлтгэл дээр яг нэг юм сэтгэлээсээ үзэхгүй те. Жохон бие нөгөөд байгаа ч. Тэг нөөхөөс гадна одоо нөгөө нэг плейүүдээ мартдаг ч юм уу те. Плейүүдийн жижиг сажиг детейлүүдийг тэг ер нь бол яг бас анзаарангууд ингээд жижиг юмнууд л амар том юм төрөгд юм бэл. Олон жижиг юмс ингээд цуглардаг ч юм уу те. Жишээ нь яг ингээд ямар нэгэн плей явж штэ. Тэмүүт нэг заслааны яг тайминг зүрх ч юм уу те. Эсвэл өнцгэн зүрх ч юм уу те. Эсвэл нэг жоохон хоцроход ингээд тэр плей устдаг ч юм уу те. Тэгээ ер нь бол яг бүх юм гоё төгсөж яг гоё илүү чанартай товтлохоо боллоод байт юм билээ ер нь бол анзаархад. За тэгээ манай өнөөдрийн хамгийн сүүлийн start bench cut хэлэх гэж байна. За нэг 3 баг байна л да надад. Яг л Burinskar Mongolians, Bishel Metal, Бүр бага нэг ч SG-Apes гэдэг 3 баг байна л да. Зя. За тийм. Би бол нэгт бол Apes бага яа. Яг л надад айгүй их зүйлийг хүсэн. Тийм мөнгө санхүү болоо. Одоо ингээд нэг юм мөнгө санхүүгээс гадна ингээл мэрэгжлийн багт байх одоо боломжийг олгосон хамгийн анх. Тийм тэгэл ер нь бүх юмар л тусал дэмждэг гэх юм уу. Тийм ингээл миний одоо хүсчихсэн одоо би тэгмээрэн гих болгоныг ер нь бол айгүй хүлээж авч ингэж шийдвэрлэж өгдөг гэсэн гэх юм уу. Тийм ареал бол үнэхээр мэрэгжлийн байдаг. Тийм тэгээд өнгө төрөх болон тий фэн бейс бүх юмараа яг wel нэгт Apes-ийг сонгож байгаа. Хоёр тал метал багаас сонгож байгаа. Тий бас надад айгүй их зүйлийг хүсэн гэх юм уу. Final хүртэл явж үзсэн метал багтай тий. Тэгээд яг метал багийн юу юм culture нь болохоор юм brotherhood гэдгийг амар ойлгосон гэх юм уу. Яг нэгнийхээ төлөө тий яг л нэг юм тэмцэлтэй байх ч юм уу тий. Тим зүйлийг илүү өгсөн гэх юм уу. Нэг харыг даадаг ч юм уу. Тий тэгээд тий мэдээж бас Монголоос багтай бол хайртай яа тэгэл яг л би яг харсан яг Монголоос багийн яг ареал ялчгүй юм найзууд ах нар байхгүй юм байна. Яг л бор зүрхээрээ гэх юм уу. Тэг мөчрөөрэй гэж. Тий яг л юм бор зүрхээрээ ингээл яг хизээш нэг юм дээрээс харцдаг гэх юм уу. Дараа цэгийн харилцаа байхгүй. Яг л ах дүүсийн харилцааг бас мэдэрсэн гэх юм уу. Тий гэхдээ ялцчгүй ингээд бодоод үзэнгүүт хамгийн удаан мэснээр Apes. Тийм юмс хугацаанаас нөлөөлж байгаа мэдээж тий. Тий би ч одоо 3-ийнхаа 5 жил тоглоход 3-т нь Apes, 1-т нь Metal, 1-т нь Mongolians болж байгаа болохоор. Тийм ээ. Тий яг дараалт бол Apes, Metal, Mongolians гэдэг сонголт байна. Окей. Тэгээ миний дараагийн асуулт болохоор ихэд бас манай ихэд өнцгөр өндрөх төгчийн тэгээд бро ер нь одоо сумгийнхаа мэрэгжлийн сумгийн карьерийг ер нь яг яаж дуусгахыг ер нь хүсдэг. Одоо тэгээ чиний тэр талаар би ер нь бас нэлээд асууж боцоо. Одоо ингээл уусаа ямар ч мэрэгжлийн карьер, минималгүй мэрэгжлийн тэмцлийн карьер бол бас тийм ч урт байдаг ш. 30 жил байдаг маш богинохон энэ ч богинохон байдаг. Тийм учраас магадгүй бас ихний тамирчид бол нэг одоо биш чинь 5 жил тогтсон хэрэг бас ягаад ч юм руки бол би ягаад ч биш байхгүй. Тэгэхээр ер нь магадгүй тамирчдын дараах амьдрал ч юм уу те. Тэр амьдралаа ер нь одоо сөөлж төлөвлөж гисэн байгаа юу. Эсвэл бас ер нь нэг хэсгийн карьерийн замналаа ямар хөө байдлаар дуусгахыг хүсэж чинь тэр талаар ер нь ярилцаж бодож авдаг юм. Тэг би яг бодсон ер нь яг сүүлийн яг үлрэл дуусаал яг хэд хоног нилээ уулаа гэж бас. Тийм тэгэхэд яг би одоо ингээд яг бас ингээд нэг юг ингээд нэг юг дуусгаж байгаа байхгүй 5 жил нэг тойрог гэх юм уу те. Тийм одоо нэг одоо их хэсгийг те. Энэ үед бол би амар юу байсан бэлээ. Үсгэлэн биш гэх юм уу. Тийм ингээд нэг юм юунд байдаг гэсэн юм уу? Юунд ч явахдаа ингээд нэг юм урсгалаараа гэх юм уу тийм байсан байлээ. Ер нь бол яг юм. Тэгэд яг дараагийн 5 жилиг бол яг
арай илүү мэрэгжлийн илүү ч явахтай одоо бүр ийм арай нэг ийм үр дүнтэй тэгж яг өнгөрөөмөр байгаа гэх юм уу яг нэг багтаага тогтвортой гэх юм уу яг ийм байр суурь нэг багт байр сууриа олох юм уу те тэрийг яг амар хүсэж байгаа гэх юм уу тэг би яг ингээл ер нь л яг энэ хугацаанд амар юу байсан гэх юм уу рол плей ер нь миний тоглолтын стил гэсэн юм тиймэрхүүлтэй гэтээ ингээд дандаа ингээд нэг ийм байр суурь ингээл хайж явж исэн ч юм уу те тийм 5 жил болсон юм шиг санагдаж байгаа ер нь л тэг дараагийн 5 жилийг болохоор яг илүү тогтвортой тэгээд илүү үлсгэлэн тэгээд илүү одоо нөгөө нэг юм хүүхд чиг биш тийм хүүхд зангуу юм одоо илүү мэрэгжлийн тэгээд нэг юм тийм ер нь л яг нэг аваргын төлөө бол яг тоглож үзмээр байх юм. Гэтэ юм илүү хэрэгцээтэй багийн хэрэгцээтэй хүн байх амар хүсдэг гэх юм уу. Тийм болохоор ч тэр үе яг ингээд ямар нэгэн байдлаар үнэлэгдэхгүй юм уу? Эсвэл ингээд нэг юм шудраг бус юм дээр амар яадаг гэх юм уу? Амар уурдаг гэх юм уу? Тийм яг тэгээд ирэхээр би ингээд бие хураагаад ингээд яачдаг гэх юм уу? Ингээд тактикалгаараа болоо ингээд бүх юмнаас ингээд холтчдаг гэх юм уу? Ингээд байха болчдаг. Тэрийг бас амар анзарч авсан гэх юм уу? Одоо сүмгийн зүгээр дараах амьдралаа ч юм уу одоо яг мэдээж одоо төлөвч эрт байж болно. Тэгэхээр зүгээр ганц нэг бодсон бодол ч юм уу ер нь байгаа. За ер нь сакс тоглохоо болчвол би нэг юм тийг багтаа гэж. Тийм сакс тоглохоо болчвол гэхдээ мэдээ сакснаас бол холдохгүй гэж бодож байгаа. Тийм яг тийм мэрэгжлийн багийн арын албанд ажиллаж үзэх байгаа юм уу. Тийм ямар нэгэн менежер хийдэг ч юм уу те. Эсвэл ингээл нэг юм багтай холбоотой хүн байхыг хүсэж байгаа. Тийм ингээд сошиал хариуцдаг ч юм уу те. Эсвэл ингээл нэг юм тамирчдтай лойр гэдэг ч юм уу те. Ер нь ингээл нэг мэрэгжлийн багтай холбоотой хүн байхыг хүсэж байгаа. Тийм ингээл скаутинг хийдэг ч юм уу те. Импортууд дээр ингээд сонголт хийхэд нөлөөлдөг ч юм уу те. Шийдвэр хэлдэг ч юм уу те. Тэр ажлаас надад зохихоо яа. Тийм бас бодлоо те. Тийм бас тийм бодол бас байгаа. Гэхдээ аль болох тамирчдынхаа карьерийг удаан үргэлжлүүлэхийг хүсэж байгаа тийм. Тэгээд жинүү ер нь зөвхөн дээдлэг биш бай. Цагтуулагчаас хугацаанд мэдээж тэл шантарч л байсан мэл. Тэгээд ментали бүр ингээд Японд толч штэ бро ч нас. Тийм. Тэр мөр хугацаанд ч бүр ингээд шантарч явах үедээ ер нь дээд буцаж одоо нэг юм дуртай нэг каферж штэ. Тэр филинг яаж бол авдаг байсан. Миний хувьд яг юу шантарч байгаагүй. Би зүгээр л залхахдаг байсан гэх юм уу. Тийм залхана гэдгийг зүгээр л тий нэгin хэвэн юм. Үгүй одоо нэг юм удаан хийгээс залхахдаг ч юм уу тий. Тийм сквол ингээл нэг юм тийм ингээд нэг юм хэрэгцээгүй байдлаас залхах ч юм уу тий. Одоо ингээл тиймэрхүү юм болдог. Бас шантарталтандаа орох уу юм. Өөрөө залхах байна. Тийм нэг юм боли гэж бол бодож байгаагүй. Зүгээр л яг ямар нэгэн байдлаар л өөр гаргалгаа олё тий. Дандаа л ингэж нэг юм л хайждаг гэсэн гэх юм уу. Тийм. Тэгэл яг залхахаараа жоохон юу завсарлага авдаг. Тэр үеэрээ юусоо яадаггүй гэх юм уу. Таргалж байрал нэг юм балардгүй гэх юм уу. Гэтэ ер нь л байгаль жим хийждэг тэгэл ер нь нэг формал тэтгэхгүй бахаа. Гэтэ бас заримдаа нэг тоглолт бас оронгаран болчт юм аа нэг. Тэг би нэг жижиг юмнаас амар тэрдэг гэх юм уу. Тийм ингээл нэг юм яг тоглолтын үн би байнга унтдаг байхгүй юу. Өдрийн унтлага хийдэг гэх юм уу. Тэгэл тэр мэр унтлагад ингээл жоохон чанаргүй байхчвал ингээл тэрнээс амар дийрдэг ч юм үү. Жоохон нэр авсан. Тийм. Жишээ нь одоо бас ингээл өглөө ингээл бааж магаагүй штэ. Тэнгүү тэрнээс амар дийрдэг за. Тийм тэр баас ингээл миний гидсэнд байгаа гэж одоо. Тэнгүүд илүү хүнд санагтаал тий. Шимүт ингээл самбарт ингээл арай дутуу авах юм болов гэж амар том юмнаас л ерөөсөө дийрдэг үү. Тийм амар сонирн бас. Жижиг юмнаас бүр амар дийрдэг. Тэгнэ том юмнаас ерөөсөө тавдаг. Лаач бас гэхдээ хэрэгтэй юу ч биш. Бас нэг би юу нэг авс сонио нэг юм бэлтгэл хийсэн сайжрахгүй хийхгүй байсан шиг юм балраад нэг юм яваад тахгүй тий нэг юм балансчлуулаад явааддаг гэх юм. За тэгээд миний дараагийн асуулт болохоор яг бро мэдээж нэгэн тамшин байж байгаа тэгээд тэгсэрийг торсон шүү дээ шоунд. Тийм. За тэгээд шоунд орсны дараах ер нь Цэлмисүмгийн карьерт ер нь нөлөөснө хүүхэнд одоо ер нь бүх талаараа хүүхэн гэсэн үг. Хүүхэн. Тэгээ хэвтрүүлэг цацагдаж эхлээд амар юусан. Амар их юу ирсэн гэх юм уу? Анхаарал ирсэн. Стомаш. Тийм. Тэр бол бас
амар юм юу байсан амар шокинг болгож ирсэн гэх юм уу. Тэгэд яг ингээд сакс тоглох үед ингээд амар юм бие барилттай болчихсон. Намайг юу гэж бодох вэ тий. Энэ яг чаддсан мүү чаддаггүй мүү тий. Амар их өөр төр амар их дарамт өгдөгсөн. Тий. Тэгээд яг тэрнээс ч яг нэг юм амар юу карьерт бол нэг амар нөлөөлөг өгөх юм. Яагаад гэвэл энэ чинь юу штэ. Тий нэг нэвтрүүлэгт явлаа гэд өндрөөрүүлэгт нэгсэн юм байхгүй. Яагаад гэвэл ингэж боддгийн нэрээ спортыг бол яагаад ч хуурах боломжгүй юм бол. Тий. Ер нь бол спортыг яг талбай дээр гараад яг тий ингэж аргалах боломж өгөх юм уу? Тий яг ингэ үр дүнтэй байгаа хүмүүс нь шууд мэдэгддэг. Тий тэнгуут угаасаа үзэгчд ингэ шүүгээд өгчдөг гэх юм уу? Тийм болохоор нэг юм нэвтрүүлэгт орсноос юм карьер үсгэх юм уу тий. Сагсан бөмбөгийн хувьд бол тийм бол мэдээж байхгүй. Яг шударгаар үнэлэгддэг гэж би боддтой. Тийг нэвтрүүлэг цацагдаад сакс тоглох бол жоохон юу вэ дарамттайс. Уусаа нэг хүмүүс ингэ харж байгаа шүү дээ. Тийм нэг чаддсан юм уу чаддгүй юм уу гэдэг. Тэр болгоноос амар тэлд авч ингэж баалгах үед бас байсан гэх юм уу. Тэр одоо тэгтээ бол мартцсан. Одоо бол гэхдээ тэр нэвтрүүлэгт орсноор амар юу болцсон. Тэр болгоныг давсны дараа юм тоохоо болчт юм лээ. Nice. Тархлаа суучсан. Бүр ингэж хинч юу гэж хэлсэн зүгээр л хийх ёстой мэгээл явж идэл болно гэдэг тийм юутай болцсон гэх юм уу. Тийм. Тэнгүүт өмнө нь болохоор ингээл хүмүүс юу гэж бодчих бол гэлтэй амар сандардаг. Тийм тэгэл хийдэг юмудаа хийхээ болж чадахгүй ч юм уу те. Тэгэл тэрнээсээ улам тилт аваад ингээл сэтгэлээр бодох юм уу. Тиймэрхүү юмуд бол байсан. Энэ жилийн хувьд бол ямар ч дарамт таваагүй гэх юм уу. Нэвтрүүлэгтэй холбоотой. Тийм тэгэл яг л хийх ёстой мэгэл илүү одоо нэг юм мэрэгжлийн болох юу руу арай нэг алхам орцсон ч гэх юм уу те. Хов хүний хувьд бол юу байсан гэх юм уу арай юусан баха. Бас л дархлаатай болсон бах. Би юу нь бол амар юм имзэг хүн гэх юм уу. Хүмүүсийн ингээл сөрөг юм дээр амар имзэглээл яагаад гэсэн бол ингээл өөртөө дарамт өгөөл ингээл гомт тий дотны юм байвал гомтдаг ч юм уу тий тунирхдаг ч юм уу тий нэвтрүүлгээс хойш бол ямар ч юу байхгүй болсон. Амар дархлаатай болсон. Хин ч юу гэж хэлж ийсэн тэгэл шагаад гэл тий нэг тийм л зөндөө ер нь. За тийм ирэхэд манай контент өндөрлөх шишээ хандж байна. За тэр өнөөдөр манай start bench cut асуултууд ер нь ямар хөө байвроосгоо хэлээс юм одоо хэлж чадуу. Тийм бас яг л бодож исэн хүмүүс л оруулаа яг хам тоглож исэн ч юм уу те. Тэр нь бол тийм бүгдийн гоё нин үг бол ирлээ гэж бодлоо шүү дээ. Нээлттэй. За тийм ямар тач манай контентлоос баярлалаа бро. Thanks. Өрсөн баярлалаа гэж. За тэгээд манай нуудын доор өндөрлөж байна. Powered by Airplane аялын хөгжөөрэй тавьдгаа. Тэгээд бидний хамтран ажилладаг Singur брендийн Ultra брэнд BTF-ийн Adidas, Monlab Sport хувьс үйлрэл мөн дээрс нь өмсний дэдлийг аль биесны app Tokyo App бүхэнд хамтран ажиллаглаа. За тэгээд дараагийн доор уулзцаа. Тэр баяртай. Powered by Airplane аялын хөгжий.